бүгдээрээ 2026 оны дээд хувилбарыг бодлоготыг тайлбарлая. За ихэнх хэсэгт нь бид нарт ийм 5 өгсөн байна. Ашиглагдах. Дээр нэмээд энэ координат явтахаа өгдөг үнийг ашиглаж болно. За одоо нэгдүгээр бодлогоос эхлэн эхний 8 бодлого бол 1 оноотой. За энэ илэрхийллийн утгыг олоорой гэж байна. Тэгэхээр Y-ийн 10 зэрэг язгуур гэхээр 10-1 гэсэн үг. Гадуураа квадрат зэрэгт үрчиг нь 1-ийг бахан Y гэдэг бол Y-ийн хасах 1 зэрэгт. За зэргийг зэрэгцүүлж байгаа юм чинь бүгдээ энийг хооронд нь үржүүлчин үрчиг нь Y-ийн хасах 1. За ажил суурьтай үржүүлж байгаа юм чи зэргүүдийн нэмтэй. За энэрийг хураахаар 5-1 тэгэд нэмэх нь хасах 1. Тэгэхээр эндээс Y-ийн 5-1 зэрэгтээс 1-ийг хаснаа гэдэг бол Y-ийн хасах 5-4 зэрэгт буй зөв хариу E байна. За энэ 5-аас хамгийн ихийг олоорой гэж байна. Тэгэхээр энэ бол хасахтай хэмжээний орхичээ. За энэ бас мөн хасахтай байна тий. За тэгэхээр А хариу 1-ийн язгуур 5 дээр нэмэх 1 гэдэг бол 1-ийн ямар зэрэг нэг ээ. За өшөө одоо энд язгуур 5-аас хасах 1 гэсэн D хэрэг үүсье. Тэгэхээр язгуур 5 маань 2.2 шүү дээ. Ойролцоогоор. Тэгэхээр 1-ийг хасахаар 1.2 орчим. За E хариулах 1-ийг өгөх нь язгуур 5 гэхээр 1-ийг 2.2 тухайнаа гэж юм ойролцоогоор 0.1 за ямс 0.4 1-ээс багтаа тий. Тэгээ энэ бол хасах тоо, энэ бол хасах тоо хэмжээндээс манай хамгийн их тоо маань зөв хариу нь аль вэ гэхээр D хэрэг байна шүү дээ. Язгуур 5 хасахныг бол энд байгаа хамгийн их тоо байна. За энэ интегралыг бодоорой гэж. Тэгэхээр 3 гэсэн коэффициентыг хаалтанс гаргачихъя. Тэгэхээр x квадратаас интеграл авна гэсэн үг. За зэргийн интеграл учраас бүгдээрээ x-ийн 2 гэсэн зэрэгийн 1-ийг нэмээд 3 тэр танд байгаад өгчнө. Уламжлал авахд алгуулсаж магадгүйгээд нэг тогтмол c тог нэмээд өгчнө. Тэгэхээр x квадрат нь c буюу зөв хариу нь b хариу. За модультай тэгштгэл. Тэгэхээр 3t-ээс нь 2-ын модуль нь 4 гарна гэдэг чинь 3t-ээс нь 2 нэмэх төр байж болно. Магадгүй хасах төр байж болно. За тэгэндээс 3t маань хас 2-оо хоошоо гарлаад 6 3t хас 2 хоошоо гарлаа. Хасах 4 дээр 2-ыг нэмэхээр хас 2. Эндээс t-ийн 6 3-т байгаад 2. 2 дугаар шийд маань хас 2-ыг бахна 3. За шийдүүдийн нийлбэрийг олгосон. Ингээ бүгдээрээ 2 шийдтэй гарлаа шүү дээ. Эхний шийд маань 2, дараагийн шийд маань хас 3-2. Тэгэхээр нэм хасахын хасах 2-оос 3-2-ыг хаслаа. Хариу нь 1 бүхэл 3-1 буюу зөв хариу нь C байх нэ. За 5. За биднэрт CD гэсэн 2 цэг өгөгдсөн. Тэгээ B вектор өгсөн. Гэтэл CD вектор маань B вектор гэж. Тэгэхээр бүгдээр C эхлэлтэй D төгсгөлтэй векторыг яаж олох вэ гэж төгсгөлийн D цэгийн координатаасаа эхлэлийн C цэгийн координатаа харгалзан хасаад өгчнө. Гэтэл энэ CD вектор маань манай өгөгдсөн B вектортэй тэнцүү гинэ. Ийм байх x-ийг олоорой л гэсэн байна. Тэгвэл координатууд нь харгалзан тэнцүү юм чинь 1-ээс 1 маань 8-тай тэнцүү. Эндээс x олоход хангалттай гэсэн үгтэй 8-аас 1 хасахад 7. Эндээс x оллоо хасах 7. Тэгэхээр зөв хариу нь A байх нэ. За шатрын тэмцээнд 8 оролцогч бүр бусдаа яг 1 удаа тоглов гэж байна. Тэгэхээр өргөл бүгдээрээ 8 хүнээсээ 2-ыг сонгоод тэр хоёрыг нэг тоглогч тооцсон шүү дээ. Тэгэхээр энийг бодчиход хангалттай гэсэн үг. Тэгэхээр 8-ын факториалыг бахна 8-аас 2-ыг хасаад 6. Тэгээ 2-ын факториал. За энийг би 6 хүртэлх тооны өрчөж хураачихаар 7 8-аар өрчвөр бахна 2. 56-г 2 тугаад 28. За тэгэхээр 28 тоглолт болжээ. За зурагт үзүүлсэн O цэх төвтэй тойргийн шүргэгч PA. За энэ маань шүргэгч юм байна. Тэгээд PO ингээд ихчм нь тойргийн төвийг B зэг тогтолж байгаа. Биднэрт PAB өнцөг энэ өнцөг 58 градус юм байна шүү дээ. За тэгэхээр бүгдээ нэг жоохон томруулаад ишээ зочи. За тэгэхээр манайх энэ өнцөг 58 градус гинэ. Тэгээ биднээс олгож байгаа юм гэсэн чинь AOB өнцгийн хэмжээг бол AOB энэ өнцгийн хэмжээг олмоо гэж. За тэгэхээр би энэ өнцгийг нэг бета гэвэл энэ OAOB хоёулаа радиус хэмжээ адилж дууралж гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэс бета. Нөгөө талаас OA радиус маань энэ шүргэгчтэй перпендикуляр байдаг учраас
бета онцөг дээр 58 градусыг нэмсэн 90 градус. Тэгэхээр эндээс бета онцөг маань 32 градус юм байна тий. За 32. За тэгвэл одоо олчих. Тэгэхээр манай ОАБ гурвалжны дотоод онцгүүдийн нийлбэр энэ гурийн нийлбэр маань 180 байх хэвээр. Би альбаг болмоор байна. Тэгвэл 180 градусаас бетаг 2 удаа хасчих юм байна шүү дээ. Тэгэхээр манай бета онцгой сая бүгд 32 градус гэдээ олцсон. Тэгэхээр 180-аас энэ суур 2 өнцгийн нийлбэр 64-ийг хасгаар 116 градус юм шүү дээ. Тэгэхээр юун дээрээ за энэ би сая юугаа энэ хоёрын нийлбэр энэ 28 байсан юм биш уучлаарай. 58 гэсэн чинь 28. Тэгэхээр 28 байна гэж чинь энэ маань 62 градус юм биш. Тэгэхээр манай бета онцгой маань 62 градус юм чинь энэ маань хэд болох юм гэсэн чинь 180-аас бүгдээрээ 124 градусыг хасгаар 66 градус. 56 градус гарах нэ. За тэгэхээр зөв хариу нь 56 юм байна. За сая тэр энийг буруу харсан биш. Энэ маань 28 байсан биш үү. За 8. За сурагч математикийн солиос авсан онооны мэдээллийг ингээ хайрцаг диаграмаар харуулчих. Квартил хоорондын далайцыг болгоно. За хайрцаг диаграмыг уншихаар хамгийн бага утга нь 4 юм байна. Хамгийн их утга нь одоо энд 19 юм байна. За тэгээд бүгдээрээ энэ хайрцагны доотлын энэ хэсэг бол манай доод квартил. Тэгэхээр доод квартил маань хиттэй тэнцүү байна вэ гэсэн чинь манайх энэ 4 баа шүү дээ. Тэгээд 5 6 7 8. Тэгэхээр энэ маань 6 дээр байгаа хайрцагын диаграмын доод квартил нь 6 дээр дээд квартил маань болохоор хэд дээр вэ гэсэн чинь 12-ын яг энэ ард он чинь 13 гэсэн үг. Тэгэхээр квартил хоорондын далайцыг болохоор дээд квартилсаа доод квартилаа хасчихна. Тэгэхээр 13-аас 6 хасахаар 7 юм байна. Квартил хоорондын далайц нь. Хэрвээ биднээсийг медианыг олгосон бол яг хайрцагны энэ хэсэгтээ медиан хэдийгүүл 9 гэж олох байсан байх шүү. За 9 дэх шүү дээ. За одоо 2 оны бодлогод синус 15 градусыг олгоно. Тэгэхээр синус 15-ыг бүгдээрээ мэддэг хоёр үндсийнхаа ялгаар задлана. 15 градусыг би 45 градусаас 30 гэж задлаж. За тэгэхээр синус альфасхан бета маань яаж задардаг вэ гэхээр томьёогоороо синус альфа гүрчин косинус бета хасхан синус бета гүрчин косинус альфа. За ингээд синус дундаа хасахтаа бол хасахтаа ингэж задардаг. За энэ томьёогоор задлахаар би одоо синус 45 градус. Тэгээ 30 градусын косинус хасхуулыг хасахаараа одоо солигдчихин те косинус 45 болоод нөгөөх нь синус 30 болж. За одоо утгуудаа мэдчих бүгдээрээ синус 45 бол 2-ны язгуудар 2, косинус 30 бол 2-ны язгуудар 3, косинус 45 болохоор 2-ны язгуудар 2, синус 30 бол 2-ны 1. Тэгэхээр эндээс 2-ыг өржүүлчмээр байна л да. Гэхдээ хариу нь харж ирэх хөшт хаалнаас гаргачихжээ. Тэгэхээр эндээс хуваар өржүүлж 2-2-ын 4-өөр нь тавина бүгдэр. Язгуудар 2-ыг хаалнаас гаргахаар эхнийхээс язгуудар 3, арийнхаас нь 1 гарна. Тэгэхээр зөв хариу нь энэ R үнэжээ. За энэ илэрхийлийг хэлбэрлэнэ гэж. За тэгэхээр бүгдээ эхний эндээс бол бүгдэнд байгаа ижлэгэн хүчтгүн m байна те. M-ийг хаалнаас гаргахаар эхнийхээс нь 9 m-ийн квадрат дэс m гарсан чинь m-ийн 2-оос 1 үлдэнэ. Нэмэх нь m гарсан чинь n-ийн квадрат. Хуваах нь. За энэ маань ямар нэгэн томьёо биш учраас хэвээр нь тавьчих. Хуваах тэмдгээ өөрчлөх болохоо байрын солино. За тэгээ энэ маань хүртүүд дээр гарна. За энэ ямар томьёо вэ гэсэн чинь 81 m-ийн 4-д бол 9m квадратын квадрат n-ийн 4-чин болохоор n квадратын квадрат. За 27m куб маань 3m-ийн куб энэ маань болохоор n-ийн куб. За бүгдээ дахиж томьёогоор задлана. За эхнийх нь бол ямар нэгэн оролдох шаардлага байхгүй. Ингээд бүгд төгс задлцсан учраас энэ хэвээр нь үлдээнэ. За энэ хуваар дөрөх болохоор кубын томьёогоор задлахаар 7 томьёогоор А-гаас нь Б. Тэгээд А-гийн квадрат кубын нэмэхэд гэхдээ энэ хоёрын үржүүр нэмэх нь N-ийн квадрат. За хүртүүдээр нь 7 томьёогоор квадратуудын ялгараа задлахаар 9m квадратаас нь n квадрат
9m квадратаар нэмэх нь n квадрат. За одоо бүгдээ харнаа. Энээр хураагдчих юм байна. За гэтэл цааш ингэ явсан чинь m-ийг бичлээ. Хуваар дараа 3m-ээс n бичлээ. Одоо энэ маань дахиад квадрат ялгуур задлах юм шүү дээ. 3m-ийн квадрат юм чинь 3m-ээс хасах нь n 3m дээр нэмэх нь n. Тэнгүүт л энээр хураагдаад зөв хариу нь m-ийг үржих нь 3m дээр нэмэх нь n буюу зөв хариу нь e бахна. За сайн харахгүй бол энэ дээдлэлт нь ингээ n-тэй биш үү те. Тэгэхээр хариугаа сайн анзаарах хэрэгтэй. За энэ комплекс тооны модулыг олоорой гинэ. За би энэ комплекс тооны модулыг олно гэсэн чинь энэ бол ноогдор 2 комплекс тооны ноогдор юм байна. За ноогдор байгаа комплекс тооны тус бүрийнх нь модулыг олоод хуваачиж болно. Чанараасаар. За тэгэхээр комплекс тохиор z гэд одоо би x дээр нэмэх нь y гэргээ комплекс тоо байвал комплекс тооны модуль гэдэг бол бодит хэсэг хуурмаг хэсэг хоёрын квадрат нийлбэрээс сургаарчна. Координат хийхээс энэ комплекс тотлох зай тий. Тэгвэл энэ манай дээдлийн комплекс тооны модуль гэдэг бол тус бүрхэн квадрат нийлбэрээс сургаарчна. Энэ муу адилхан бодит хэсэг нь 5, хуурмаг хэсэг нь 1. За эндээс 16 дээр нэмэх нь 36, хуваах нь 25 дээр нэмэхээр 26 болчихно. За хүртэр дээрх нь 52 болчих юм шиг. Хоёулын ижлэн язгуудар амчны язгуудар оруулчих. Хураалаа язгуудар 2 юм шиг. Тэгэхээр манай комплекс тооны модуль язгуудар 2 байна. За баяр шулуун замаар ийм хурдтай алхаж исэн. За баярын хурд дөрвөн бүхэл 3.1 км/цаг. Түүний араас болт. За болтын хурд болохоор 575 км/цаг. Хэрэв тэдний хоорондох зай ийм байсан биш 3 бүхэл 5.2 км гэжээ хоорондох зай. Болт хэдэн цагийн дараа баярыг гүйцэх вэ гэж. Баяр энд явж байгаа болт илүү хурдтай араас гарсан гэсэн үг шүү дээ. За тэгвэл энийг гүйцэхдээ бүгдээрээ яаж болох вэ гэхээр хоорондох зайгаа хурдныхын зөвөнд хуваачна. Өөрөлдвөл 1 цагт хэдэн километрээр ойртоод байгаа юм бэ гэдг хуваавал хэдэн цагийн дараа гүйцэх гарна тий. Хоорондох зай надад өгөгдсөн юм байсан. Одоо хурдныхын зөрүү гэхээр би 575 км/цагаасаа 4 бүхэл 3.1 км/цагийг хасаад өгч байна. За одоо бүгдийг хасгуултлаа хэндэ. За хуваах шамшиг ер нь бол цэцэн дотор болох ч юу 15 3.17 км-ийг бүгдээрээ энэрийг хасна. За 575 гэдэг маань 5 бүхэл 4.3-аасаа 4 бүхэл 3.1-ийг хаслаа. Энэ маань км/цаг. Тэгэхээр энд 3, энд 4-өөр ижлөөр өгчнөө. Тэгэхээр би энэ дээр байгаа 5.17 км-ээ ингээд за мөн километртэй хураадахаар цаг гарчин тий. За одоо энийг хуваах үйлдэлээ хасахаар 5 бүхэл 12.9-өөсөө 4 бүхэл 12.4-ийг хасчихна. Тэгээ хариу нь цагаар гарна шүү дээ. За би нэг жи ардан тавьчих. Хуваах нь энэ маань 1 бүхэл 12.5 юм байна. Өөрөлдвөл 5.17 хуваах нэгдэг үрж болгоод эн чинь 12 дээрээ хуваар дараа 17 ийм цаг. Хураагдлаа 5.12 гэж чинь 2 бүхэл 5.2 цаг авах юм биш. За хариу нь юугаар илэрхийлчихээ 10-ын баталгаагаар. Тэгвэл бүгдийг 2-оор өгөөд 10-ын баталгаа болвол 2 бүхэл 10.4 цаг буюу 2.4 цаг гээд манай хариу нь биер байна. За 13. За Архимед-Пресийн 1/6 дугаар гишүүн өгдөг ялгуурыг олгож. За ялгуур гэхээр дэг болно. Тэгэхээр би их дугаартай гишнээсээ бага дугаартай гишнээ хасаад дугаарынхаа зөрүүнд буюу би 5 дугаарчаар хэдэн удаа д нэмэгдсэндээ хуваажаал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр манай 6 дугаар гишүүн маань логарифм 4 суурьтай 576-аас энийг хаслаа. Тэгээ энэ нь 5d гарч байгаа шүү. Тэгэхээр 5 дугаарчаар манай d маань гарч байна. За логарифм маань ижил суурьтай юм чинь хасчамж хооронд хуваана. 576 9 дугаарч. За одоо 576-г 9 дугаараар хэд гарах вэ гэхээрээ байна шүү дээ. 576 маань за 9 дугаарч. Тэгэхээр 6-ийн 54 36 гэхээр 4-9 36 64 гарч байгаа юм шиг.
За 4 сартай 64. 64 ч маань 4-ийн хідэн зэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 3. Тэгэхээр манай ялгар нь 5-ны 3. За 14 нь болохоор өдөрт хідэн цаг зурд үздэг талаар 20 хүний судалгаа авсан байна. Тэгээ судалгааны үр дүн ингээ харагдаж байгаа. Дунджаар хідэн цаг утсан бэ гэдэг нь болох юм байна. Тэгэхээр бүлэгсэн өгдлийн архимед дэмжээг болохдоо бүгдээрээ яах вэ гэсэн чинь завсар болно. 0-оос завсрын дунджиг болно 0-оос 5 хүртэл минутууд цаг утсан гэм чинь 0-2-оор нэмээ 2 тавахаар дунджаар 2.5 цаг утсан 3 байгаа юм байна. За 5 дээр 10-ыг нэмээд 2 тавахаар дунджаар 7.5 цаг утсан 11 байгаа юм байна. 10 дээр 15-ыг нэмээд 2 таваад дунджаар ийм цаг утсан 6 он байна. Энийг нийт хүний тоо буюу манайхаар 20 доо хуваана гэсэн үг. За тэгэхээр маань 2-ны 5-ыг үржих нь 3, 2-ны 15-ыг үржих нь 11, нэмэх нь 2-ны 25-ыг үржих нь 6, хуваах нь 20. За одоо эндээс бүгд 2-ны бараг 15-ыг хаалган гаргачих та. Тэгэхээр эхнийхээс чинь 1 болоод тараас 2-ны 15-аар 11 гараад тараас нь 2-ны 15 гэдэг чинь эндээс чинь 3-ыг авсан, эндээс чинь 5-ыг авсан юм чинь 10 болт юм биш. Хуваах нь 20. За тэнцүү юу болох вэ гэсэн чинь 15-ыг хуваах нь 2 маань даашаа үржихдээ 40. Тэгээд нэмэхээр 12 буюу 22. За 2-т нь хуваачих те. Тэгэхээр 15-ыг үржих нь 11-ийг хуваах нь 20 юм биш. Тэгэхээр үндсэндээ бүгдээрээ 15-ыг 11 үржихдээ 165 шүү дээ. Тэрийг л 20 хуваачих юм байна. Тэгэхээр дунджаар 825 цаг утсан буюу D хэрэг юм байна. За 15. За параметр хэлбэрээр өгсөн функцийн уламжлалыг олох юм шүү дээ. Тэгээ бүгдээр нь y-гээс x-ээр авсан уламжлалыг олох гэж байгаа шүү дээ. Гэтэл y, x хоёр маань t параметраас хамаарсан байна тий. За тэгвэл энийг яах юм гэсэн чинь за хоёулангийн dt-д гишүүнчлэг хуваачаа гэж ойлгож болно. Өөрөөр үндсэндээ нэрнг хураагдах буцаад энд орчод байгааз энэ юу гэсэн y-гээс t-гээр авсан уламжлал хуваард орох нь x-ээс t-гээр авсан уламжлал. Тэгэхээр y-гээс эндээсээ t-гээр нь уламжлах юм биш. Тэгэхээр 3t квадрат нэмэх нь 2t. Даа нь x-ээсээ t-гээр авнаа гэхээр 6t нэмэх нь 4. За тэгсэн энэ гоё хураагт харагдаж байна. T хаалгаас гаргачаар 3t нэмэх нь 2-ыг хуваах нь хуваараас 2-ыг гаргачаар 3t нэмэх нь 2. Энэ хоёр хураагдаад хүртэр дээрээ t хуваар дээр 2 буюу зөв хариу C байх нэ. За O төвтэй. За бид нарт нэг юм O цэг төвтэй. За тэгээд ийм тойрог өгсөн. Энэ тойрог дээр бид нарт A болон B цэгүүд оршиж байгаа бол B-ийн утга болно. Тэгэхээр O-гоос A өрөх цай, O-гоос B өрөх цай тэнцүү шүү дээ тий. Тэгэхээр хоёр цэгийн ондох цай тэнцүүгээд тэнцүүлээд бодож болно. Эсвэл эндээ бас орлуулж болно. За ер нь бол O-гоос A өрөх цай чинь радиус, O-гоос B өрөх цай чинь радиус шүү дээ. Энэ хоёрыг тэнцүүгээ бодчихвол хангалттай. За O хоёр цэгийн ондох цай бүгд яаж болох вэ гэж төгсгөлийн A цэгийн координатаас O цэг ихний координатыг хасаад A-гийнхан 2 дугаараас O-гийнхан 2 дугаарыг хасаад квадрат нэмээд зур гарч. O-гоос B өрөх цайгаа олъё. Мөн адилхан төгсгөлийн B цэгээсээ O цэг ихний координатыг хаслаа. Төгсгөлийн B цэгээсээ эхлэлийн O цэгийн ихний координатыг хаслаа. За энэ хоёр маань тэнцүүгээл би эндээс P-г олчихлоо шүү дээ тий. Тэгчээд дараа нь радиус тойргийнхаа төвийг олох гэж байгаа гэсэн үг. За тэгэхээр эндээс нөгөө талаас нь B-г олгод маань юу гэсэн чинь тойргийн тэгшил ингээд өгсөн байгаа үед манай тойргийн төв маань A ба B гэсэн зэг төвтэй. Гэтэл манай O тойргийн төв чинь 8 ба P гэдэг өгсөн юм чинь би үндсэндээ P-г олох гэж байгаа л гэсэн үг шүү. За энэ хоёроо тэнцүүлчихье. Тэгээ хоёулын язгуур тамчин квадрат зөвшөлтөөр чинь 5-ын квадрат 25 дээр нэмэх нь 2-оос хан P-ийн квадрат. За ер нь ихний яг ингэ тавьчихё. 7-ын квадрат 49, 6-аас хан P-ийн квадрат. За эндээс P-г олно гэсэн үг шүү дээ. За хоёулын язгуур тамчин нэгэн зэрэг квадрат зөвшөлтчий. Энийг 7 тамаар задлсан ч болно. Квадрат ялгараар нэг тийш задлсан ч болно. За би энийг 7 тамаар задлчихё. P квадрат нэмэх нь 49-тэй нэмэх нь 6-аас хан P-гийн мөн 7 тамяагаараа задлчихъя. За тэгэхээр юу тохиолдох вэ гэж манай P квадратууд нусдчихна. Энд маань 29-с хан 4P нөгөө талд маань нэмэхээр
70 85-аас нь 12p. За 12p-г урагшаагаад нэмэх бол чинь 8p. 85-аас 29 хасчихна. Эндээс 8p тэнцүү. За 30-ээс гар чинь 55 чинь 54 болох юм шүү тий. Тэгэхээр эндээс p маань 54-ийг бахан 8 буюу. За нэмжсэх даалдаг байгаа. 54 биш 56. 56. За тэгэхээр нэг 4 тураач гарч 2-ны 10 энэ 56 чинь шүү 4-тэй хогдоод окей 8-д хогдоод 7 шүү дээ. 7 8-ын 56. Тэгэхээр манай p маань 7 байх нь шүү. За 17. За энэ функцээс уламжлал авахаар ийм байх юм байна. Тэгээд 5-ыг орлуулахаар энэ юм бол 45-ыг орлоход хитвэ. За уламжлал нь өгсөн чинь бүгд анхны функц болвол эндээсээ интеграл авна. 1-ийг бахан язуудар 5x-ээсээ интеграл авчна гэсэн үг. За энэ маань юу гэхээр ер нь бол 1-ийг бахан язуудар 5x гэдэг маань 5x-ийн 2-ны 1 зэрэг хуваар дөрвөн хас 2-ны 1 гэсэн үг шүү дээ тий. За одоо эндээс интеграл авахар бүгдээрээ за энэ дээрс хүүхдүүд ер нь алдчих гадтай тийм ингэсэн ч болно. 1-ийг бахан язуудар 5 бүр хаалтнаас гаргаад 1-ийг бахан язуудар x гэж хагаад ингээд авсан ч болно шүү. Тэгэхээр 1-ийг бахан язуудар 5 гэснээр энэ маань x-ийн 2-ны 1 л дээ. Тэгтээ хуваар дөрвөн x-ийн хас 2-ны 1 гэдэг чи. Тэгэхээр 1-ийг бахан язуудар 5. За одоо x-ийн хас 2-ны 1-ээс интеграл аваад зэрэгэн дээр 1-ийг нэмэхээр 2-ны 1 болчихно. Тэгээд тэр тоондоо хуваагдах чинь. Тэг уламжлалд алга болсоор магадгүй нэг тогтмолтой нэмж өгнө тий. За 2-ны 1 тооцоомж 2 нь хүртэр дээрээ гараад 2 язуудар 5 x-ийн 2-ны 1 гэдэг бол язуудар x. За ингээд функц болчих. Гэтэл манай функц маань 5-ыг орлуулахад 0 гардаг гинэ. За 5-ыг орлуулъя. Ингээд бүгдээрээ 5-ыг орлуулсан чинь тэг гардаг гинэ. Тэгэхээр нэр устдаад тэгвэл манай c тогтмол том маань хас 2 юм биш. Тэгэхээр манай анх их функц f от x маань ямар функц байсан болоо гэхээр 2 язуудар x-ийг хуваахын язуудар 5 c маань хас 2 юм. За тэгсэн чинь бид нар яг эцсийн олох хэвээр юм нь болохоор 45-ыг орлуул гэсэн. За x-ийн хооронд 45-ыг орлууллаа. 2 язуудар 45-ыг хуваахын язуудар 5. За энэ хоёрыг ураахаар 2-ыг үрчийн язуудар 9. Тэгэхээр чи 9-с ч язуур 3 гарчин те 6-аас 2-яасаа 4-гээд 45-ыг орлуулахад 4 бахнэ. За дараа нь за ийм 15.2 м олсыг 1-р хэсгийн урт нь 2-р хэсгийн урттай ийм харьцаатай. Гэдэг чинь 1-р хэсгийн уртыг 2-дугаард харьцуулахад 4-ийг харьцах нь 5. А 2-дугаар хэсгийн уртыг 3-дугаар хэсгийн урттай ингээд харьцуулахад 1-ийг харьцсан 2 бахаар 3-с хуваасан бол хамгийн урт хэсгийг болгоно. За 2-дугаарх маань энд 5 байхад энэ 2-дугаарх маань 1 гэж юм тийм үү? Энэ чинь 1 x-чмиг 1 олсны уртыг л илэрхийлж байгаа шүү дээ. Тэгэхээр ижлэгэн байханд бол харьцааг ижлэгэн тоогоор үржүүлж болт юм. Энийг 5-аар үржүүлчихнэ. Тэгэхээр 5-ыг харьцсан 10. Эндээс юу гэсэн дүгнэлт хийж өгөхөөр 1-р нь 4 хэсэг байхад 2-дугаарх нь одоо дээрээч 5 доорооч 5 бааз 2-дугаар нь 5 хэсэг. Тэгвэл 3-дугаарх маань 10 хэсэг. Тэгэхээр хамгийн урт гэхээр би ер нь 10 хэсэг олох гэж байгаа юм байна. Энэ 3 маань нийлээд 15.2 м юм байна шүү дээ. За энэ 3-ыг нэмэхээр 4 хэсэгтээ 5 хэсгийг нэмээд 10 хэсгийг нэмсэн чинь 15.2 м юм биш. Тэгэхээр 19 хэсэг нь 15.2 м юм байна. Тэгвэл 10 хэсэг нь хэдвэл гэсэн үг шүү дээ. За x болохоор 15.2-оо бүгдээрээ 19 туугаад өгч. За тэгэхээр энэ маань харахад жоохон эвгүй тоогооц. Гэхдээ энэ маань 19-т хуваагдах тоо байна. За тэгэхээр бүгд 15.2-оо 19-т хуваахаар 0.8 м гэж гарч байна. Тэгээ би чи хамгийн урт хэсэг буюу 10 хэсэг ялах гээд байгаа шүү дээ. 0.8-ыг 10-аар өрчүүллээ 8 м. 8 м буюу манайхаар e хамгийн урт юм биш. За 19-нд дифференциал тэгштэглээ. Энэ тэгштэглийг ерөнхий шидийг болгож байна. За тэгэхээр одоо бүгдээрээ ийм тэгштэглийг хувьсагч ялгах аргаар буюу эрэгтэй хэсгүүдийн нэг талд гарах чи эргийг нааш өрчүүлээд дэгсийн хоош өрчүүлээд ингээ хувьсагч ялгаж.
За тэгээд одоо хоёр талаас нь интеграл авч болно гэсэн үг. За эхнийх нь y-ийн хувьд интеграл авах юм чи y-ийн нэг зэрэгт y квадратыг авах нь 2 болчихно. Хоёр дахь хэсэг маань болохоор 2 гэсэн коэффициентийг урагшаа гаргалаа. X-ийн нэг зэрэгтээс интегралахаар x квадратыг авах нь 2. Тэгээд нэмэх нь c. За тэгээд хоёр талын энийг хураагаад 2-оор хөрчлөхээр 2x квадрат нэмэх нь 2c. За тэгэхээр энэ тогтмол тоол ямар нэгэн c гэж тогтмол тоол ирэхэд болно ш. Тэгэхээр зөв хариу нь энэ c нэгчдэг юм уу те. 2c-г нэг тогтмол тоол гэж үзэж байгаа шүү. Зөв хариу нь d-ээр байна. За харин болохоор санамсаргуу хувьсчийн дархалтын хүсэл биднэрт өгөгдсөн математик дундчин өгсөн А гол гэнэ. За нэгдүгээрт ингээд хүсэлтээр өгсөн байгаа үед манай энэ 3 магадлалын нийлбэр маань 4/4 5/5 нийлбэр маань 1 гарах ёстой. Эндээс манай А, Б-ийн нийлбэр нь 0.7 ах нэ. За нөгөө талаас бүгдээрээ математик дунд чи яаж болдог вэ гэж харгалзах x-үүдээ харгалзах магадлалаар нөхцөлөд нэмждэг. Тэгэхээр манай тохиолдолд 2 гэсэн утгын магадлалаар нь 3-ийн харгалзах магадлалаар нь 4-ийн харгалзах магадлалаар нөхцөлөд нэмэхэд манай математик дунд чинь 3.2 ингээд харгалзан өөрчлөлт нэмэхэд математик дундч гардаг тий. Тэгэхээр эндээс манайх юу гарсан бэ гэсэн чинь 2a дээр нэмэх нь 3b-ийн тэнцүү 3.2-аас 1.2. Нөгөө талаас a, b-ийн нийлбэр нь 0.7. За би чи а-г олох юм чинь b надад хэрэггүй юм байна шүү дээ. Тэгвэл b-гээ устгахын тулд хуваарийнхаа энэ дооруугаад илэрхийллээ. Хоёртлын хоёулангийн хасгураар хөрчилж. Хас 2.1. Энэ маань 2a дээр нэмэх нь 3b-ийн тэнцүү 2. За хооронд нэмэхээр b-нүүд нустна. Хасах а тэнцүү хасах 0.1 болоод манай олох гээд байгаа а маань 0.1 буюу b-ээр байна. За 21. За биднэрт нэг ийм функц өгчжээ. Косинус 2x дээр нэмэх нь 4. За ингээд дараах энэ 4-ийн аль нь үнэн бэ гэдгийг олно гэж. За нэг нэгээр шалгая. За энэ функцийн үеийг олно гэж. За косинус маань өөрөө 2x тэнцүүгээд косинус өөрөө 2 π-тэй. Тэгэхээр x олох манай одоо шинэ функц маань π юм бол бүгдээрээ y тэнцүү косинус за нүртэй ямар нэгэн тоож болно. Омега x тэр нэмэх нь b ч юм ийм байвал үеийг олохдоо синус косинус бол 2 π-тэй хуваах нь x өмнөх тоо энэ л үеийг өөрчилдөг тий. За ингээд үе олчих. Манай бодлогонд бол 2π байх нь энэ x өмнө нь 2 байгааз тэгэхээр π-тэй гарсан гэсэн. За тэгэхээр нэгдүгээрх нь бол үнэн байна. За хоёрдугаар нь харъя. За тэгээ нэг урсны үнийн хэмжээ шүлийн хоёрыг авахгүй гэсэн үг шүү дээ. Утга нь 3-аас 5 хооронд байна гинэ. За харъя. Тэгэхээр манай косинус 2x-ийн утга бол хасах 1-ээс 1-ийн хооронд байдаг. Тэгээд нэмэх нь 4-ийг би хоёр талд нь 4-ийг нэмэхэд 3. Энэ 4-ийг нэмээд өгөхөөр косинус 2x дээр нэмэх нь 4. Энэ 4-ийг нэмэхэд 5 болчихно. Тэгэхээр манай утга нь 3-аас 5-ийн хооронд гэдэг нь үнэн байх нэ. За энэ хоёрдугаарх нь үнэн байна. За 1 2 нь үнэн бол авчлаа. За 3-ыг харъя. График 0 0 гэсэн цэгийн тэгшмтэй гэнэ. 0 0 гэсэн цэгийн тэгшмтэй байна гэдэг бол энэ бол сондгоо функц. Тэгэхээр би одоо y тэнцүү косинус 2x-ийг тэг сондгоо шалгахын тулд яах вэ гэсэн чинь x-ийн хонд хасах x-ийг орлуулж. Тэгэхээр косинус за хасахыг орлуулж байгаа. Косинус өөрөө тэгш функц шүү дээ. Тэгэхээр өөрөө гарчна. Тэгэхээр энэ маань сондгоо биш тэгш функц байна. Тэгэхээр энэ бол худлаа. За сүүлийнх нь энэ функцийг 4 0 чиглэлээр зөөхөд гардаг график гинэ. За тэгвэл 4-р хийн. За энэ шалгач бай. Тэгэхээр y тэнцүү косинус 2x гэсэн функцийг 4 0 чиглэлээр зөөнө гэдэг чинь y-гээс нь 0-ыг хасаад y-гээс нь x-с одоо 4 0 чиглэл зөөнө гэдэг чинь ингэсэн гэсэн үг шүү дээ. Одоо ямар нэг байлаа гэхэд x рүү 4, y рүүгээ 0 чиглэл дэш явахгүй гэсэн. Тэгэхээр би x тэнглэгийн дагуу 4 нэгж зөөнө гэдэг бол энд байгаа функцийн x тус бүрээс нь 4-ийг хасна гэсэн үг. Y чиглэлийн дагуу 0 чиглэл зөөж ихэр юм байх хэвээр. Гэсэн манайх y тэнцүү косинус 2x-с 8 байх хэвээр юм биш.
Тэгэхээр энэ бол худлаа ах нэ. Тэгэхээр манай хариу нь үнэн нь аль болж таарагч 1 үнэн байсан, 2 үнэн байсан, 3 4 худлаа. Тэгэхээр зөв хариу нь C хариу. За 22. За энэ олон гишүүнтийг P-x олон гишүүнтийг Q-x олон гишүүнт хуваасан чинь x-тэй нэмэх нэг ноогдоод C үлдэгдлэгдэг бол Q-x олон гишүүнтийн коэффициентүүдийн нийлбэрийг олно гэсэн. За ямар нэгэн олон гишүүнтийн коэффициентүүдийн нийлбэрийг олно гэдэг нь нэгийг орлуулахад л манай коэффициентүүдийн нийлбэр гардаг тий. Нэгийг орлуулах хувьсгчийн оронд л нэгийг орлуулахаар дан коэффициентүүд нь гарчин тэгээд нийлбэр нь гарчин. За тэгвэл одоо би нэгийг олохын тулд эндээс яах юм гэсэн чинь x-ийнхоо нэгийг тавилаа. Ингээд 2 нэмэх нь c гэдэг ингээ олчмоор нь тий. За тэгэхээр би одоо p-ot нэгийг олж чадна шүү дээ. Анх өгцөндөө нэгийг орлуулчих. 12 дээр нэмэх нь 1, нэмэх нь 2, нэмэх нь 5 буюу манай p олон гишүүнтийн коэффициентүүдийн нийлбэр нь гарч байгаа. Тэгэхээр энэ маань 15 20 20 гарч байна. За одоо тэгвэл энийг 20 юм бац. Одоо надад c хэрэгтэй. C-г яаж олох вэ гэж анхныхаа энэ тэгштгэл B. Би одоо энийг 0 болгохын тулд энийг тэгтээ тэнцвүүлэхээр x тэнцүү хасах нэг гарч байна. Тэгвэл хасах нэгийг анхныхтаа орлуулнаа. Тэгэхээр x-ийн хооронд хасах нэгийг тавилаа. Q гээд x-ийн хооронд хасах нэгийг тавихаар энэ 0 болоод нэмэх нь c. Тэгэхээр энэ сэтгэх болчих шүү дээ. Тэгэхээр P-гийн хооронд P олон гишүүнтэй хасах нэгийг тавихад манай султаа гарч ирэх юм шүү дээ. За тэгвэл анхныхтаа хасах нэгээ тавина. 12-ыг хүчин хасах нэгийг 8 зэрэг 1, сондгоо хасах нэгийн 7 зэрэг 1, 2 хасах нэг. Хаана орлуулж бүр анхныхтаа орлуулж байгаа шүү тий. За тэгсэн чи хэд гарсан гэсэн чинь энэ маань 11, 13, 13-аас 5 ясгаар чинь 8. Тэгэхээр эндээс ихэр манай C 8 гэж гарч байгаа юм ба шүү дээ. За одоо манай жинхэнэ олох ёстой эндээ орлуулж байгаа юм тий. За одоо би энд яасан гэсэн чинь P1-гээ олцсон уу? P1 маань 20 байгаа. Тавилаа, 20-ыг тавилаа. Q1 маань миний олох гэж байгаа олон гишүүнт C маань 8. Тэгэхээр эндээс 20-с 8 ясгаар 12, 2-ыг үрчгэн 1-ийг орлуулсан Q. Тэгээ одоо 1-ийг орлуулсныг олъё бол 6 юм. Тэгэхээр коэффициентүүдийн нийлбэр нь 6 ах нэ. Эсвэл шууд утгаар нь хуваагаад олчихлоо шүү дээ. За яг 8 зэрэгтэй болохоор нэлээд жоохон цаг алдчих магадгүй. За 23 болохоор O цэг төвтэй цагийн зүүнний эсрэг 90 градус эргүүлэх А ургалт 900 хасахыг гэсэн үед хувиргаж байгаа тэгшинтэй ургалт B ургалт тэгвэл А ба B дараас ургалт. Эхлээд А-гаар дараа нь B-гээр хувиргасан гэж ойлгоё. За тэгэхээр одоо би координатын ихэд төвтэй тэгээд цагийн зүүнний эсрэг хувиргалт. Би хувиргалтын матрицыг олохдоо ерөөсөө 1 байхад 0 0 ахад 1 гэсэн 2 цэгийг хувирахад л манай хувиргалтын матриц гараад ирнэ. Энэ хоёроо нэрлэлч M N гэдэг. За одоо би яасан гэсэн чинь 1 0 0 1 гэж зориуд би нэгж матриц авч байгаа. За яагаад ингэж авч байгаа юм бол гэсэн чи одоо би нэг юм хувиргалтын матриц олчлоо. А B C олох гэж байгаа. Тэгээд би 1 0 0 1 гэсэн цэгийг хувиргалаа. M N-ийг. Гэсэн чинь нэгж матрицаар ямар ч матрицыг үржүүлсэн өөр гарч. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр манай хувиргалтын матриц гэдэг бол M-ийн 2 цэгийн дүр гэдгийг мэдж байгаа. Тэгэхээр одоо би эндээс шууд л энийг хувиргаад хувиргалтын матриц маань А хувиргалтын матриц маань гарч ирнэ шүү дээ. За одоо яана гэсэн бэлээ нэг цагийн зүүнний эсрэг гэсэн тийм үү координат ихэд төвтэйгээр цагийн зүүнний эсрэг гэхээр ийшээ ирүүлнэ. За ийшээ ирэхээр манай M цэг N дээр очино зү. Тэгэхээр 4 нь 0 хахад 1 дээр очиж байна. Манай энэ цэг болохоор цагийн зүүнний эсрэг за ингээ ирэхээр хаана очих гэсэн чинь энд ирчин. Энэ ширхтээ ямар дүр дээр очино гэсэн чинь хасна бахад тэг дээр очиж. За энэ бол хувиргалтын матриц. За одоо дараагийнх нь болохоор Y тэнцүү хасахыг гэсэн үед. За тэгвэл одоо Y тэнцүү би хасахыг гэсэн үед хувиргана гэдэг маань 0 хахад 0 1 байхад хасах 1 гэд өрбөл манай Y тэнцүү хасахыг гэсэн шүү дээ. За энэ үед хувиргана. Дахиад нөгөө 2 цэгээ хувиргана шүү дээ. За би нэг энэ тавьчихъя. Тэгэхээр M цэг нь 1 0, N цэг маань энд байгаа 0 1. За энэ хоёрыг би дахиад яг саяныхаа хувиргалтаар хувиргалаа. M нь 1 0 0 1 гэсэн матрицыг яг Y тэнцүү хасахыг хувиргахаар хувирж байгаа матриц маань гарч ирнэ шүү дээ.
За гэтэл цэг нь энэ цэг өгшөнтэй өнөх энэ хатар нь юм биш тэр. Энэ цэгийн координат хэдийн гэсэн чинь 0 хад хасах нэг. За цэг маань 90 зогсоо гэсэн өгшөнтэй ойруулаа энэ хатар нь энэ маань энэ штрих маань хитүү хасах нэг байхад тэг. За ингээд А Б-ийг мэдчихлээ. Тэгвэл А ба Б ургалтаар эхлээд А ургалтаар цэгээ ургаад Б ургалтаар ургах учраас дараалсан үржин заавал юм байна. Эхний ургалт нь дотор талдаа шүү. Тэгэхээр би Б ургалт маань 0 хасах нэг тэг. А ургалт маань 0 1 хасах нэг тэг. За нэрийг үржүүлэхээр манай ургалтын матриц гадар ирнэ. За эхлээд ингээд мөрийг багнаар харгалзан үржлээд нэмлээ 0 гарах юм байна. Дараагийнх нь энэ мөрийг энэ багнаар харгалзан үржлэхээр чинь 0 гарч байгаа юм шүү дээ. За сая би үржүүлэх чахта алдсан ба шүү. Энэ 0 ингээ үржихээр хасах нэг нэмэхээр эхнийх нь энэ хасах нэг байсан биш шүү дээ. Харин хоёр дахь нь 0 байсан байна. За дараа нь энэ мөрийг энэ багнаар үржүүлнэ 0 харгалзан үржлээд нэмлээ 0. Дараагийнх нь энэ мөрөө энэ багнаар харгалзан үржүүлээд нэмэхээр 1 юм биш. Тэгэхээр манай хувирлын матриц энэ юм биш. Хасах нэг 0 нэгтэй буюу 120 дээр юм. За тэгэхээр бүгдээр нь таад ямар нэгэн цэг аваад энэгээр хувиргаад үзээрэй те. Тэгэхээр яг эхлээд цагийн зүүнний эсрэг эргээд дараа нь ертөнцийн эсрэгт хувирсан байна уу гэдгийг харж байгаа юм шүү дээ. За 24 энэ тгийсэх бодтой бөгөөд энэ тэнцэтгэл фишийн шийдийн олонлог нь энэ гинэ. Тэгэхээр би одоо А шийдийн олонлог гэдэг бол x-ээс 3 модулаараа n-ээс бага. Тэгэхээр энэ юу вэ гэсэн чинь модулаар n-ээс бага энэ маань эрэг том чинь хасах n-ээс нэмэх n явна гэсэн үг. Хоёр талд нь 3-ыг нэмлээ. Энд x энэ маань n дээр нэмэх 3. За энэ манай А олонлог. За B олонлогийн олонлог болохоор энэ тэнцэтгэл фишийн шийдийн олонлог нь олно гэсэн. За нэг бодъё. За энэ тэнцвэрийг бодохын тулд квадратчлыг бодъё. x1 2 тэнцүү x-ийн коэффициент эсрэгээр аваад 2-ын квадрат 4, 4-өөс ханаа үрчгэн c. Вах нь 2-ыг үрчгэн a. За эндээс ингээд шийдэ олчихно гэсэн үг те. 144 гэхээр 12 гарчих юм байна. Тэгэхээр манай нэгдүгээр шийд маань 2 дээр 10-ыг нэмээд 12-ыг нэмээ 2 талаар 7. Хоёрдугаар шийд маань хасах 5 гарч. За тоончлон дээр байрлууллаа. Энд хасах 5, энд 7 их буй тэнцэмж хоёлоо орно. За тэмээс тодорхойлохоор хамгийн их зэрэг коэффициент нэмэх байна те. Тэгэхээр энд нэмэх хасах нэмэх. Ер нь энэ маань дээш харсан парабол гэсэн үг шүү. Хоёр талдаа нэмэх голдоо хасахтай болж байна. Тэгээс багыг авах гэхээр энэ болчих жоох. За гэтэл одоо харъя. Одоо тэгсэн чинь А нь Б дотор агуулгадна гинэ. Тэгэхээр А шийдийн олонлог Б дотор агуулгадна гэхээр юуг илэрхийлж байгаа гэхээр Б нь болохоор А нь болохоор жижиг юм байна шүү дээ. Тэгэхээр А нь хасах энэ дээр нэмэх нь 3-аас энэ дээр нэмэх нь 3 хүртэл байгаа тийм үү манай шийд. Энэ бол манай энэ А дотор Б дотор агуулгадна. А нь Б дотор байгаа гэхээр Б нь болохоор ингээд арай том энэ тохицох энэ дотор манай шийд агуулгадана гэдэг чи юу гэсэн үг вэ гэхээр манай энэ хасах n дээр нэмэх нь 3 маань хасах 5-аас их тоо байх хэвээр. Харин n дээр нэмэх нь 3 нь 7-оос идэвхжүүлэхгүй хамгийн ихтэй 7 төрчихнө. Энэ нэрийг зэрэг хангах хэрэгтэй гэсэн үг. За тэнийг бодохоор хасах n нь хасах 8-аас их n нь 4-өөс бага. Хасах нэгт хуваахад тэмдэг иргэн шүү. n 8-аас бага, n 4-өөс бага. За одоо энэ нэрийг өгөлцүүлэхээр юу болох юм гэсэн чинь n нь нэг талаас 8-аас бага юм байна. Нөгөө талаас n 4-өөс бага юм байна. Энийг нэгэн зэрэг хангах гэхээр манай шийд нь n нь 4-өөс бага байх шийдтэй буюу хасах хязгаараас 4 хүртэлгээд 120 y байх нэ. За 25. За тригонометри уруу агуулсан бодлого байна те. Арк синус 13-5 бүгдээр ямар нэг онцөг отч. Энэ юу гэсэн үг гэхээр альфа онцгийн синус нь 13-5 байх нэг онцөг гэсэн үг. Тэгээ би одоо юуг олох болж байгаа гэхээр тангас 2-ны 1-ийг үрчгэн альфа болгож байгаа. Тангас 2-ны альфа болгож байгаа. За синус альфа нь 13-5 гэж мэдгэж байгаа юм чи эндээс би косинус надад хэрэг болох учраас
синус квадраттай альфа дээр косинус квадрат маань 1 гэдэг үндсэн айлгал ашиглаж болно. Эсвэл тэгшинстэй гурвалжинг ашигласан ч болно. За ингээ орлуулахаар 25-ыг хуваах нь 169 нэмэх нь косинус квадрат альфа тэнцвүүнийг эндээс косинус квадрат альфаг болохоор 1-ээс 169-ний 25-ыг хасгаар 169-ний 144. За гэтэл энэ вэ штэ. Ер нь бол аюултай л да. Квадрат нэмчин би хасах юм болов нэмэх юм болов. За тэгэхээр би Notre-Dame уруу чанарыг ашиглавал косинус косинус чинь хасах хэрэгс нэмэх хэрэг оронд. Синус чинь болохоор 0-оос 180 хооронд. Танкс чинь болохоор хасах хэрэгс нэмэх хэрэг оронд. За эдгээр маань бүгд нэгэн зэрэг оролцож чинь тий. За тэгэхээр нэгэн зэрэг давцах нь бол ер нь бол 0-оос 90 дээр учраас би бүгдийг шууд нэмэхээр авч нэгдүгээр мөч. За одоо ингээд нэмэлчлээ. Одоо би гэтэл танкс 2-ны альбаг олмоор юм тийм үү? Бүтэн үндсэн мэддэг даа. Тэгвэл би танкса синус 2-ны альбаг хуваах нь косинус 2-ны альба гэж бичиж болно. Тэгээд альба 2-ны альбагаар бүр хурцсан цогцолж штэ. Тэгэхээр ер нь бол би хоёулын квадрат зөрчлээд язгуур гаргачих. За буцаа хувинд орчин аюулгүй тий. За синус квадратыг зэрэг нь буурахаараа 1-ээс косинус 2-ны альбаг 2 дахин үржүүлнэ. За би ямар томьёогоор задлаад авахаараа синус квадрат альфа бол зэрэг буурахаараа 1-ээс косинус 2 альфаг хуваах нь 2. Косинус квадрат маань зэрэг буурахаараа 1 дээр нэмэх нь косинус 2 альфаг хуваах нь 2 гэд ингээд зэрэг бууруулчихлаа. Энэ томьёогоор шүү. Тэгэхээр 1 дээр нэмэх нь косинус 2 альфа гэхээр альфа болчих гэсэн шүү дээ. Хуваах нь 2. За 2-д нураагдаад одоо орлуулчихна. Би одоо косинус альфагаа 13-ны 12 гэд олцсон байгаа шүү дээ. Энийг орлууллаа. За дээр нь 13-ны 1 гарах юм байна. Хуваар нь болохоор 13-ны 25 гарах юм байна. Тэгэхээр 13-нууд нь хураагдаад 1-ийг хуваах нь 25 гэхээр язгуураад 5-ны 1 буюу зөв хариу C-ээр байна. За 26. За энэ функцийн 4 цэг дээрх шүүгч чулууны налалтыг болгож байна. Налалт болно гэхээр уг мөрөөс уламжлал аваад тухайн цэгээ орлуулчихад хангалттай тий. За уламжлахаар натурал формын уламжлал 1-ийг хуваах нь 2x-с 1 давхар функцчаас аргумент 2x-с 1-ээс нь уламжлах. Тэгэхээр 1-ийг хуваах нь 2x-с 1 өчн 2x-ийн уламжлал 2 1-ийн уламжлал тэг. Тэгээд уламжлахсандаа бүгдээрээ 4 гэсэн цэгээ орлуулад налалтаа олчихно. Тэр 2-ыг хуваах нь 2 өчний x-ийн 4-ийг тавилаа. 2-ыг хуваах нь 8-аас 1-ээс 7. Тэгэхээр зөв хариу нь налалт нь 7-ны 2 буюу хурцан цэг үүсгэж байгаа юм байна. За 27. Зис ба төмөрийн 64 кг хайшид бүгдээр 16 кг төмөр нэмсэн гинэ. За 64 кг хайш дээр бүгдээр 16 кг төмөр нэмчихээр 80 кг хайштай болно да. Тэгсэн чинь зэсийн эзлэх хувь нь 12.5%-аар багассан гинэ. Анх манай зэсийн эзлэх хувь нь энд x байсан гэж байна. Энэ маань төмөр юм чинь юу шүү дээ зэс байхгүй. Гэтэл зэсийн эзлэх хувь 12.5-аар ихснэ гэдэг чинь 12.5% багассан гэж шүү. Багассан шүү дээ төмөр нэмж амж те. За процент байсан баха. За тэгвэл одоо би 64-ийнхаа зэсийг олноо. 100 туугаад x 16 чинь зэсгүй шүү дээ тий. Тэгэхээр нэмэгдэхгүй гэсэн үг. Ер нь бол 100-ны 0. Энэ маань манай 80 кг-ийн зэстэй адилхан шүү дээ. Зэсийн нолыг үл 100-ны 100 туваалаа 1% болоод энийг олчих. За 100-нууд орхичоо. Тэгэхээр 64x тэнцүү 80-ыг үрчгэн x-с 12.5. За энэ хоёр маань хоёлаа ер нь 8 хуваагдах юм шүү. 8 хуваач тий. Тэгэхээр энэ маань 8. Ер нь 16 хуваагдах юм байна. 16 хуваач 4x энэ маань 5 болно тий. За ингээд өрчилж. Тэгэхээр 4x тэнцүү 5x-с хасах нь 62.5. За тэгэхээр 62.5-аар нэмэх тал руу гаргаад 4x-ийн нөгөө тийш гаргалаа. Тэгэхээр манай x нь анх 62.5% байсан юм байна л та. Тэгвэл яг анх хэдэн килограмм зэс байсан гэж. Тэгвэл би одоо 64 кг-ийнхаа 62.5% нь болно шүү дээ. 100 хуваагаад 62.5-аараа үржүүлнэ гэсэн үг. За тэгэхээр энийг би цаг хэмнээ тооны машинд чи
64 бүгдээрээ 62.5-аар үржүүлээд 100 хуваасан чинь 40 гарч шүү. Тэгэхээр 40 кг зис. Анх бид нар 40 кг зис байжээ. CR гэсэн үг. За даан 28. За дискрет санамсаргүй хувьсгчийн магадлалын дараалт хэсгээр өгсөн X-ийн дисперсийг болгож байна. За бүгдээрээ дисперсийг ер нь яаж олдог вэ гэсэн чинь ийм өгөгдлийн хувьд X квадратын математик дунджаасаа математик дунджийнхаа квадратыг хасаад өгчнө. За тэгвэл эхлээд математик дунджаа яаж олох вэ гэсэн чинь харгалзах X бүрээ харгалзах магадлал нь үржлээд нэмчихнэ. Тэгэхээр манайх 0-ыг үржих нь 7-ны 2 юм байна. 1-ийг үржих нь 7-ны 4 юм байна. 2-ыг үржих нь 7-ны 1 юм байна. Тэгэхээр энэ маань 7-ны 6. За одоо X квадратын математик дунджийг олно гэдэг маань бүгдээрээ X-ийн бүрийгээ квадрат үржлээд харгалзах магадлал нь үржүүлнэ. Тэгэхээр 0-ийн квадратыг үржих нь 7-ны 2. 1-ийн квадратыг үржих нь 7-ны 4. 2-ийн квадратыг үржих нь 7-ны 1 болох нь шүү дээ. Тэгэхээр манай эндээс юу болсон бэ гэсэн чинь 7-ны 8 болж таарах нэ. За одоо тэгвэл дисперсийг олъё бүгдээрээ. Тэгэхээр X квадратын математик дундч маань 7-ны 8 гарсан. Тэндээсээ математик дунджийнхаа квадратыг хасаад өгч. Тэгэхээр 7-ны 8-аас хасах нь 49-ний 36. Ийшээ 7-оор өглөө 49-ний 56-аас 36-аар 20. Тэгэхээр манайх 49-ний 20 буюу дээр гарах нэ. За харин за энэ биномын сул тоог олгоно. Тэгэхээр сул тоог би одоохондоо мэдэхгүй учраас T кадр нэмэх нь 1-р гишүүн гэж үзье. Тэгвэл C10-аас кадр нэмэх нь 1-р гишүүн бол 1-ийг хасаад K T. Тэгээ эхний гишүүн X куб, 2 дахь гишүүн хасах масхвал тэр чигээр навь шүү. За тэгээ K маань болохоор энийхэн зэрэг нөгөөдхийн зэрэг нь ялгарна. За энэ бол дурын гишүүн. Тэгэхээр C10-аас K зэрэг зэршим чинь 3-оор тэгэхээр 30-аас хасах нь 3K. Тэгээ энэ бол хасах нэгийн K-г хуваах нь X-ийн зэрэг зэршгээр 2K. За одоо хуваанаа ижил X суурьтамжийн зэргүүд нь хасахаар 30-аас нь 3K-гаас 2-ыг хасахаар 30-аас нь 5K болчихно. Тэгээд хасах нэгийн K зэрэг. За сул тоог ол гэж юм чинь бүгдээрээ энэ 30-аас хасах нь 5K гэсэн зэрэг маань энэ маань тэг гэсэн үг шүү. Тэгэхээр K нь 6 гарч байна. За тэгээ буцаага орлуулахаар 6 дээр нэмэхэд 7 дугаар гишүүн байна. C10-аас 6, X-ийн C бүгдээр орлуулахаар 0. Тэгээ хасах нэгийн K маань 6. Хасах нэгийн 6 чинь нэмэх юм чинь явж C10-аас 6 юм биш. За C10-аас 6 маань бодох юм байна. Тэгэхээр 10-ийн факториалыг хуваах нь 10-аас 6 хасаад тэгээ 6-гийн факториал. За 6 хүртэлх тооны үжид туурайчаар 7, 8, 9, 10 гарна. 4-ийн факториал чинь 1, 2, 3, 4 өрчвөр. За одоо би нэг 8 хуваагаад энийг 3 тугаачаар 3 болчихно. 21-ийг 10 орлоод манай сул гишүүн маань 210 юм биш. За 30. За энэ систем тэгштгэл энэ моритой яг ерөнхий нэгцэгтэй баг. За ер нь бол нэг нь дугуй байна те. Нөгөөдг нь шулуу юм чинь ганцхан ерөнхий зэгтэйгээ шүргэлсэн гэсэн үг шүү дээ. За дээрээсээ би Y-гээ олоод доотлохын тэгшгэлд орлуулсан X квадрат нэмэх нь Y-гээ орно. X-тэй нэмэх нь K-гийн квадрат хасах нь 9 тэнцвэртэй. За X квадратыг нэмэх нь 2xk нэмэх нь K квадрат хасах нь 9 тэнцвэртэй. Эндээс 2x квадрат нэмэх нь 2xk нэмэх нь K квадратс нь 9 тэнцвэртэй. За энэ манай квадрат тэгштэл ганцхан шийддэг чинь дискриминант л тэг багс. Дискриминант маань юу юм гэсэн чинь 2K B квадратаас хан 4-ийг бүчих нь A гэдэг нь 2, C гэдэг нь энэ сул тоо тэр чигээрээ те. Энэ маань тэгтээ тэнцвэр. Эндээс 4K квадрат хасах нь 8K квадрат 8-9-ийн 72. За эндээс 4K квадрат маань 72 тэнцвэр биш. Тэгэхээр K квадрат нь 72-ийг 4 тугаар чинь 36 гэдэг чинь 18 юм байна. Тэгэхээр K маань нэмгс хязгаар 18. 18-аас чинь бүгд 3-ыг гаргах чичээсийн хүч нь 2 гээд тэгэхээр нэмгсах 3 хязгаар 2 ах нэ. За 31.
За ингээд ийм дөрвөнцөг оройтой, тэгшинцэгт суурьтай ийм пирамидын оройн цэгний тэгээ бүгдрээ PQS хавтгаан тэгштэл нь энэ юм бол ABC бол гэж байна. За бүгдрээ эндээс ингээд шууд ингэж болно шүү дээ. PQS гэсэн цэг дайрсан хавтгаан тэгштэл нь бид нарт ингээд өгсөн байна шүү дээ, тий. Тэгээд ABC-г нэлбэр болгоно. Тэгсэн чинь надаа P цэг мэдгэж байгаа. Q цэг мэдгэж байгаа. S цэг мэдгэж байгаа. Тэгэхээр энэ гурваа орлуулаад стейблчнэ гэсэн үг шүү дээ. За зурж төсөөлөх нэг шаардлагагүй тий. За одоо би P цэгийг орлуулнаа. P цэгийн координат чинь юу вэ гэсэн чинь X-ийн оронд 6, Y-ийн оронд 4, Z-ийн оронд тэг. За ингээд нэг тэгштгэл. Дараа нь Q цэг оршно гэсэн шүү дээ. За Q-г орлуул. Q маань X-ийн оронд 0, Y-ийн оронд 4, Z-ийн оронд 0. За эндээс хөрхөн 4B-8 гээд B маань 2 гэмтгэж юм байна. За дараагийнх нь болохоор юу юм гэсэн чинь PQS. За S-ийг орлоо. S нь X-ийн оронд 2, Y-ийн оронд бас 2, Z-ийн оронд болохоор 4. Тэгээд энэ хэл. За эндээс ABC-г болол нийлбэр болчих. За B-г олсон чинь энд орлоод ер нь бол А олчих л доо 6А дээр нэмэх нь 4-ийг 30 B маань 2 хасах 8 тэнцвүүдийг. Тэгсэн чинь болохоор яаж ийн гэсэн чинь А-ntыг болчих. За А-ntыг болцсон. Одоо тэгвэл эндээс орлуулнаа. За зөв байна уу бүгдээр дахиад шалганаа. P цэг маань 6 4. За зөв. Эндээс болохоор бүгдээрээ нөгөө Q цэг маань болохоор энд л 4 байгаа ш. Тэгэхээр B нь 2 нь зөв. B-гийн 2-ыг тавилаад 8-аас 8-ыг хасаад за зөв байна. За одоо тэгвэл энд орлуулнаа. А-гийн оронд 0-ыг тавилаа. B-гийн оронд 2-ыг тавилаа. 4C-гээс 8 тэнцвүүдийг. Эндээс 4C маань 4 болоод C-нийг болчих юм шиг. Тэгээ бүгдэр чи яах гэж байгаа лээ? А, B, C-ийг нийлбэр болгож байгаа. А-ntыг B нь 2, C-нийг буюу 3 гарчээ. Тэгэхээр зөв хариу нь А байна. За 32. За можааны ажлын хөдөлмөрийн бүтээмж хугацаанаас хамаараад ийм бичлэр өгсөн 24 цагийн турш тасралтгүй ажилласан бол хугацааны аль агшинд хамгийн хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй буюу хамгийн их болгож байна. За хамгийн их болгохын тулд бүгдээрээ экстрем цэг олноо. Уламжлал аваад тэгтээ цэлье. За 0.5% тогтмол томчин байж байна. За тэгээд 12-оос уламжлахаар тэг нэмэх нь эндээс хариу үржир уламжлах юм шүү дээ. Тэгээсээ уламжлал авч яг ингээд энийг хэвээр нь тавилаа. Нэмэх нь яг-ийн хас 2 тэг бах нь 11-ээсээ уламжлал аваад тэгээр үржүүллээ. За тэнцвүүдийг. За тэгэхээр 0.5 тэг тэнцвэг хэмж тэгээ уламжлалныг яг-ийн хас 2 тэг бах нь 11 нэмэх нь яг-ийн зэртээс уламжлахаар яг өөр гарна. Үржих нь давхар функц юм чинь зэргээс уламжлахаар хас 11-ний 2 үржихэнтэй тэнцвүүдийг. За тэгэхээр яг-ийн хасах 2 тэг бах нь 11-ийг хаалан саргалаа. Нэгээс нь 2 тэг бах нь 11 тэнцвүүдийг. За яг-ийн зэрэг тэнцвэг хэмжээндээс манай экстремийн цэг маань эндээс л гарах нь дээ. Тэгэхээр 11-ээр ижил хуваар өглөө. Эндээс 2 тэг тэнцвэг 11 тэгээ боллоо 11-ийг бах нь 2. За одоо энэ 11-ийг бах нь 2 буюу 5.5 ер нь хамгийн их юм уу хамгийн бага юм уу гэдэг шинжилгээ тий. Хугацаа 0-ээс эхлээд явсараад 24 цаг гэсэн. Энэ 5.5 цаг маань энэ хавцаа. За энэс уламжлал авсан буюу одоо эндээ за энэ маань угаас тэгээс хэмжээ эндээ л гэсэн үг шүү дээ. Орлуулаа тэндээ төрхөлөө. За одоо эндээс юу гэдэг? За эндээс нэгийг авчлаа. Тэгэхээр чи нэгээс нь 11-ний 2 гэхээр чи нэмэх тоогоц. Тэгээд энэ хасах. Тэгэхээр манайх юу гэсвэрээ энэ хүртэл өсөөд тэгээ буурсан. Тэгэхээр яалтчгүй 5.5 дээр хамгийн их утгаа авах юм байна. За 33. За А матриц бид ингээ өгсөн уруу матриц нь А-гийн хасхныг Г1 матриц бол бүгд чинь А-гаас хасган 6 гүрчин А-гийн уруу тэнцүү 5G гэсэн энэ нөхцөлийг хангадаг юм бол X квадрат Y квадрат болгоно. За эндээс бүгд А-гийн урууг олж ирснаас хоёр талаас нь хоёулангаас нь ингээд А-гаар өрчүүлчих. За
За энэ хүчтэй шүү. Ааг дураараа урд ханаас өрчүүлж болохгүй. Араас нь өрчүүлж бол бүгдийн ардталт нь урдталт нь тавьж бол бүгдийн ардталт нь тавь шүү. Ядгвал матриц байршлах үйлдэл биелэхгүй. За агийн урууг аагаар өртгөх чинь нэгж матриц. Нэгж матрицыг ямар ч матрицс өөр гарна. Эндээс юу гэсүгээрээ А квадрат матриц маань 5А матрицээр нэмэх нь 6 нэгж матрицаар тэмцэх юм ба шүү дээ. За бүгдээ Агийн квадратыг болъё. А матрицыг өөрийг нь өөрөөр нь өрчүүлье. Тэгэхээр эндээс ингэж тавьж агаад за өрчүүлнэ. Яаж өрчүүлэх вэ гэсэн эхний мөрийг эхний багны элементээр харгалзан өрчүүлээд нэмлээ. Тэгэхээр x квадрат нэмэх нь 12. За дараа нь энийг ингэж өрчүүллээ. Тэгэхээр хасах 3x хасах нь 3 хэрэг. За дараа нь бүгдээрээ энэ багнаа мөрөө энэ багнаар өрчүүлнэ. Тэгэхээр хасах 4x хасах нь 4 хэрэг. За дараагийнх нь өрчүүлэхээр нэмэх 12 нэмэх нь y квадрат. За ингээд манай А квадрат матриц гарсан. Гэтэл энэ матриц маань юутэй тэнцвэн гэсэн чинь 5А дээр нэмэх нь 6 нэгж матриц. За А матрицаа бүгдээр ингээ харж агаад 5-аар өрчүүлчих. Тэгэхээр 5x хасах нь 15, 5-аар өрчлөхээр хасах 20, 5 хэрэг. 6 өрчлөхээр 6 0 0 6 болчихно. За тэгэхээр нэг харгалзан нэмчихээр 5x дээр нэмэх нь 6, хасах нь 15. Энэ болохоор хасах 20, нөгөө тал маань 5 хэрэг дээр нэмэх нь 6. За ийм болох юм байна. Нэг жоохон зайтайч бол хасах гэж юм шиг харагдаад шүү дээ. За гэтэл энэ хоёр маань хоорондоо тэнцвэх гэсэн. За тэгэхээр харгалзан тэнцвүүлж. Тэгэхээр x квадратаар нэмэх нь 12 маань энтэй тэнцв. X квадратаар нэмэх нь 12 маань 5x-тэй нэмэх нь 6-тай тэнцв. Хөшөө энэ маань энтэй тэнцв. Y квадратаар нэмэх нь 12 маань 5y-тэй нэмэх нь 6-тай тэнцв. Хоорон нэмчи. Тэгэхээр x квадратаар нэмэх нь y квадрат нэмэх нь 24 тэнцв. 5-ыг хаалтнаас гаргачнаа. Нэмэх нь 12-тай тэнцв юм шиг. Тэгэхээр бас эндээс ингээ ажигласан чинь юутай тэнцвэн гэсэн чинь манай энэ 3x-с 3y маань хасах 15 тэнцвэн биш. Хасах нь 3x хасах нь 3y маань хасах 15 тэнцвэн байна. Хасах 3 хуваачаар x -2 нийлбэр 5 юм биш. Өөдгөл энийг өргөжлүүлнэ. Тэгэхээр x квадратаар y квадрат тэнцв. 5-ыг үрчих нь x нийлбэр нь 5 гэдээ болцсон. 12-ыг нэмлээ. 24-ийг хаслаа. Тэгэхээр энэ маань 25 байгаа. Нэг болчихно гэхээр 13 гарах юм шүү дээ. Тэгэхээр энэ нийлбэр маань 13 гарах нэ. За 34. За хүний цуснд агуулгах нэгэн төрлийн эмийн хэмжээ нь B хугацаанаас хамаарат ингэж өгсөн байна. Тэгвэл анх өвчнөд 1000 г эмийг судсаар тарьсан бол 8 цагийн дараа судсанд агуулгах эмийн хэмжээ болох нь шүү дээ. За тэгэхээр манай энэ маань B-гээс B-ийн хугацаанаас хамаарсан. За нэгэн төрлийн нэгтгэл мөн B-гээ нэг талд нь T-гээ нөгөө талд нь гарган ховсгож ялгаж. Тэгээ хоёр талаас нь интеграл авчнаа. За нэгийг бүхэнд B-гээс интегралах нь натурал репн B. Энэ маань хасах 0.4 чинь сул томч интегралах T. За уламжлалт ахуй толгой болцсон маш магадгүй тогтмол тоо нэмнэ. За хамгийн анх хугацааны ихэнд манай B нь 1000 байсан биш. 1000. За энийг орлуулчих. Тэгэхээр натурал B маань 1000 байхад хугацааны ихэнд тэгэхээр T0. Тэгэхээр эндээс бүгд юуг болж нэг C сул тоо олчих. Натурал 1000 байсан биш. За тэгэхээр манайх одоо L-ийн B тэнцүү хасах 0.5 T дээр нэмэх нь C маань натурал 1000 чи. За одоо би юуг олох юм гэж тэгвэл 8 цагийн дараа одоо энэ чинээ T-ийн оронд 8-ыг тавиад B-г олох юм биш. Тэгэхээр L-ийн B тэнцүү хасах 0.4-ийг үржих 8 нэмэх нь L-ийн 1000. За тэгэхээр энийг адилхан юм логарифм болгоно. Тэгэхээр бүгд яах юм гэсэн хасах 3.2-ыг үржих нь энийг L-ийн Y-г үржих нь L-ийн Y маань 1 гэсэн үг шүү дээ. За тэгээд нэг зэрэг болгоор оруулчихаар натурал репн Y-гийн хасах 3.2 дээр нэмэх нь натурал репн 1000. За одоо ижил сүртэй нэмж амч үржүүлнэ. Бүгд 1000-а Y-гийн хасах 3.2 үржүүлж байна. Одоо
Е-гүүд орхоор B тэнцүү 1000-ыг үрчгийн Е-ийн хасах 3.2. Энийг бүгд ойролцоог бодож чадахгүй шүү дээ. Тэгэхээр хариу нь 1000-ыг байх нь Е-ийн хасах 3.2 гэдээсэн бичим. Хасах гэнэ нэмэх. Тэгэхээр 1000-ыг байх нь Е-ийн 3.2 буюу энэ байна. За 35. За зурагт үзүүлсэн юм трапез ABCD тэгшин трапезийн AB талыг эмцэгт AD талыг эмцэгт шүргээд C өрөөг дайрсан энэ тариг. За C өрөөг дайрсан гэж бол энэ шүргэж биш юм, магадгүй ингээ огтлоо гарч ш магадгүй. За тэгээ энэ L-цэгээр огтлсон ABCD суурьдын харьцаа. Энэ суурьдын харьцаа R-ны хэрцэх нь 9, дундаж чухам нь 20, өндөр нь 25 өгсөн юм шүү дээ. Тэгээ бүгд ингэ чинь А, М, энэ дөрвөн үзэгтийн талбайг болохоор гэж. За эхлээд бүгдээрээ яах вэхээр за энэ зургийг надад хэрэггүй болж магадгүй юм байна. Жохон томруулаад ашиглана бүгдээрэнд. За одоо өгсөн юмд ашиглая. А, Б, С, Д харьцаа нь 11 хэрцэх хэсэг нэ. Тэгэхээр эндээс А, Б суурь маань 11x, А, С, Д суурь маань 9x. Гэвч надад дундаж чухмын урт 20 өгсөн. За трапезийн дундаж чухмыг бүгдээр яаж олдгийг гэсэн чинь дээд суурь дээр доод суурийг нэмээд 2 дугаар. Энэ надад 20 см гэд өгчөж. Тэгэхээр эндээс А, Б, С, Д хоёр суурийн нийлбэр бол 40 см шүү гэж мэдэж байгаа юм ба шүү. Тэгэхээр А, Б суурь маань 11x, С, Д суурь маань 9x нийлээд 40 см. Тэгэхээр эндээс x маань 40-ыг 20 дахаар 2 см юм биш. Тэгэхээр бүгд 2 суурай мэдэх юм биш. А, Б маань 11x буюу 22 см. С, Д суурь маань 9x буюу 18 см-ийг мэдэж байгаа юм биш. За өндөр маань 25 гэж мэдэж байгаа. За одоо энд бүгдээ яах вэ гэхээр тэгвэл ингээ. Эм цэгээс одоо энэ шүргэж байгаа шүү дээ. Иш өндөр болголаа. За тэгэхээр энэ маань юу гэхээр Эм маань яг шүргэлтийн цэг. Шүргэлтийн цэг юм чинь бол тойргийн төвийг дайрсан баа шүү дээ. Тойргийн төвөөс ийшээ бэрхмэлээр буулгана гэдэг маань энийг таллуу хооч гэсэн. Энэ хоёр хоорондоо тэнцүү гэсэн. Энийг хаашиг тэмдэглэж. За тэгээд эндээс одоо бүгдээ яах вэ гэхээр бидэрт мэдгэж байгаа нь өндөр нь мэдэгдэж байгаа. За тэгэхээр бүгдээрээ энийг одоо энийг төв зэр x гэж мэдэхгүй байгаа x. Тэгвэл энэ DL нэг жижигхэн завьж байгаа шүү дээ. DL чинь болохоор DC суураасаа энэ 2x-эл хасчих юм байна. DC бүгд 18 мэдсэн шүү дээ. 18-аас нь 2x гэ тэрийг x-ээр хэлж. Тэгэхээр одоо эндээс би AM-ыг олж чадсан шүү дээ. Энэ чинь тэгшин трапез юм чинь энэ хоёр хоорондоо тэнцүү гэсэн үг тийм үү? Тэгэхээр манай AM маань юутай тэнцүү юм гэсэн чинь AM маань DC-гээс л тэр C хаашаа хасчих юм шүү дээ. DC маань биднэрт 18 тэрнээсээ x гэсэж. Тэгэхээр энэ зай маань 18-аас нь x. Тойрогт нэг цэгцэн шүрхчүүд тэнцвэдэг учраас энийг би ингээд 18-аас нь x мэдчихээ. Тэнгүүтлийн дээр үлдэж байгаа D-нийг асуулж чадсан шүү дээ. Энэ D чи юу юм гэсэн чинь надад энэ 25 байгаа шүү дээ. Тэгэхээр би DA-гасаа энэ AN-ийг асуудаг чинь. DA чинь 25 байгаа. AN чинь болохоор 18-аас нь x. Тэгэхээр энэ маань 7 дээр нэмэх x болж байгаа. За одоо би яах чаа гэхээр тойрогт татсан огтлог шүргчийн теоремоор D-ийн шүргчийн огтлог шүргчийн теоремоор D-ийн шүргчийн квадратдаг бол DL-ийг үржих нь DC. За бүгдийг гоё x-ээр илэрхийлсэн шүү дээ. D энэ маань 7 дээр нэмэх нь x байгаа. Нэг квадрат нь DL нь 18-аас нь 2x илэрхийлсэн. DC чинь бүтнээрээ 18. За ингээд болчих юм байна. За одоо тэгвэл бүгд энд яах юм гэсэн чинь x-ийг гараад авчнаа. 49 дээр нэмэх нь 14x нэмэх нь x квадрат тэнцүү 324-өөс 36x. За эндээс x-ийн квадрат 36-ыг нааш харагчнаа. Тэгэхээр 50x болоод за 324-өөс 49 хасчих юм байна шүү дээ. Хасах таагаар нь. За тэгэхээр энэ 75 гараад за одоо x олноо бүгдээрээ. За хасах 25 50 тэгш тамж 2 тооч юу 25-ын квадрат 625 хасах нь бүгдээр 4
сая хураацсан ч ахгүй 275 болох юм байна. Тэгэхээр 275 нэмэхээр энэ маань 900 болчих юм байна. 900-аас 30 гарна. За надад нэмэх утга нь хэрэгтэй юм чинь 30-аас 20 тагсаад x нь 5 болж таарлаа. За одоо бүгдээр чи яах ёстой вэ гэж чи нөгөө трапецийн нэг саарлангтай трапецийн талбай болох гэдэг шүү дээ. За трапецийн талбайг бүгдээрээ за би энэ зайныг жоохон жижигрүүлж авч яагаад энэ талнаа. За трапецийн талбайг бүгдээрээ олохдоо яаж олох вэ гэсэн чинь дээл нь л болох гэдэг шүү дээ. Дээд суурь дээл дээрээ доод суурь АМ-ыг нэмээд 2 туагаад өндөр АД-гээр өрчилчихнэ. За тэгэхээр дээл нь бид нарт байна шүү дээ. Дээл чинь 18-аас нь 2x гэж чинь x-ээ 5 гэдээ болсон шүү дээ. Тэгэхээр 8 болчих юм байна. АМ чинь 18-аас нь x 18-аас 5x гараа 13 юм байна. 2 туагаад өндөр чинь бид нар чи юу лээ? 25 өгцсөн тий. 25 зөв. За ингэ болчих юм шин. Тэгэхээр энэ маань 21-ийг үуч нь 25-ыг хуваах нь 2 буюу бутархай тоо гарах нэ. За тэгэхээр ноогдур маань талбай нь 262.5 гарах юм шин. 262.5 буюу B хэрэг юм байна. За сонгохын сүүлчийн бодлого. За энд яасан гэсэн чинь А дээр нэмэх нь 2B вектор маань байна шүү дээ. А-гаас хан B вектортай перпендикуляр гэж байна. 2А-гаас хан B вектор маань А дээр нэмэх нь 3B вектортай перпендикуляр юм байна. Тэгээд AB2 векторын хоорондох цэглэл юм. За энэ векторууд перпендикуляр гэдэг чинь юу гэсэн үг хэрэг? Скляр үржүүрэнтэг гэсэн үг. А-гаас хан B вектор энэ үржүүрэнтэг мөн адилхан 2А-гаас хан B векторыг B А дээр нэмэх нь 3B вектор үржүүлээд тэг. За нэрийг үржүүлээд хаалтаа саталч. Тэгэхээр А-гийн квадрат 2AB хасах нь AB гэхээр нэмэх нь AB2-ийн скляр үржүүр хасах нь 2B векторын квадрат тэнцвэрдэг. Энэ болохоор 2А-гийн квадрат хасах нь AB нэмэх нь 6 гэхээр 5AB-ийн скляр үржүүр хасах нь 3B векторын квадрат. За одоо бүгд яхаар дээдлэхийн илэрхийллийг хасах таваар нэмчихье. Яг ч юм би AB-ийн скляр үржүүрээ хураах гал хасах 5А-гийн квадрат хасах нь 5AB-ийн скляр үржүүр нэмэх нь 10B векторын квадрат тэнцвэрдэг. Эндээс 2А-гийн квадрат нэмэх нь 5AB-ийн үржүүр хасах нь 3B векторын квадрат тэнцвэрдэг. За нэмсэн чинь хасах нь 3А векторын квадрат нэмэх нь 7B векторын квадрат тэнцвэрдэг гинэ. Эндээс юу гэсэн үг юм? 7B векторын квадрат нь 3А векторын квадрат тэнцвэрнэ. Хоёр талаас нь язгуур орчвол язгуур 7B векторын урт тэнцүү язгуур 3-ыг үчин А векторын урт. Тэгэхээр эндээс B векторын урт гэдэг бол язгуур 3-ыг бахан язгуур 7 юм биш А векторын уртаар илэрхийлвэл. За тэгвэл А векторын уртаа бүгд нэг Т-гээ бодчихвол B вектор маань ямар урттай юм гэсэн чинь 7-ны язгуур 3-ыг үрчхэн Т юм биш. За одоо тэгвэл бүгд ингэнэ. Ийм хамааралтай юм бол байна штэ. Энд чинээ орлуулч. За би энд юу нэг юу ач том зай гаргач. За тэгэхээр эндээс бүгдээрээ тэгж байгаа чөлөөтэй илэрхийлнэ. За одоо би яах юм гэсэн чинь А векторын квадрат нэмэх нь AB-ийн скляр үржүүр хасах нь 2B векторын квадрат гэж байгаа шүү дээ. Анх өгсөн. Энэ чинь А векторын квадрат чинь А векторын уртын квадрат. AB-ийн скляр үржүүр чинь А-гийн уртыг B векторын уртаар үржүүлээд хоорондын косноор үржүүлнэ. B векторын квадрат чинь B векторын уртын квадрат ингээд олгочихлоо. Одоо Т-гээ орлуулнаа. А-гийн урт Т, Б-гийн урт чинь болохоор язгуур 3-ыг бахан язгуур 7-г үрчхэн Т, тэгээ косинус P хасах нь 2-ыг чинь B векторын уртын квадрат маань 7-ны 3 Т квадрат. За ингээд Т квадратаа хаалтнаас гараа хураач. Надаа одоо хэрэггүй Т урт нь ингээд косинус P хасах нь энэ маань
юу болох юм гэсэн чинь 7-ны 6 тэнцвүүдийг болчих юм шиг. Тэгэхээр язгуудар 3 язгуудар 7 косинус p. За энэ хоёрыг хасах 7-ны 1 болчихно. Хонц үсэж байгаа юм байна да. За косинус p-г олно гэхээр хасах 1-ийг бахан 7 гэснээр дээрээ язгуудар 7 доороо язгуудар 3. Тэгэхээр энэ маань язгуудар 7-оор ярснал чөлөөлсөн баха. Тэгэхээр дээр нь 7, доор нь 7 язгуудар 21. Хасах 1-ийг бахан язгуудар 20 гарч юм байна. Хасахтай шүү заа. Хасах 1-ийг бахан язгуудар 21. Бисээ буруу ярсан чөлөөлсөн биш язгуудар 21-ээр үүш. Тэгэхээр дээрээ язгуудар 21, доороо 21 ингэж гарах байхгүй. Тэгэхээр арай дутуу өрчлөлттэй юм байна. За ингээд сонгохон дуусчих. За одоо задаа тал руу хатнаа. За одоо манайх энэ нэг юм функц өгсөн юм байна шүү. Энэ функцийн тодорхойломж гэх юм. За функцийн тодорхойломж гэхээр хуваар дээр очиж x-с сум 2 нь тгийслэгтэй x маань 2 ижлэхгүй. Тэгэхээр манай а нийтүү 2 гэсэн үг. За хоёрдугаарт нь x нь 2-оос гадаа эдийн функцийн урууг ингүүл асах нэг хэлбэлчүүл f-од 3-ыг хэлээд л. 3-ыг анхныхтаа л орлуулчихлаа. 4-ийг хүчин 3, хасах нь 5-ыг хуваах нь 3-аас нь 2. Тэгэхээр 12-оос 5-аас хар 7, хуваах нь гэхэд 7 юм биш. Өөртгөл 3-ыг орлуулахад энэ b гэдэг нь биш үү? 7 гарах юм биш. Тэгвэл f-од уруу функцтэй b буюу 7-г орлуулахаар 3 гарна шүү дээ. X-ийг 2 солигддог учраас тий. Тэгэхээр манай c маань 3 юм биш гэдэг толчихно. За тэгсэн чинь 3 дугаарт нь урууг нь олчих. Манай f-од x чинь дээшээ харагдах байгаа учраас би энэ тагш нөхөө тавьчих. 4x-с 5-ыг хуваах нь x-с 2. За энэ урууг болно гинэ. За уруу функцээ яаж олдгийг гэсэн чинь бүгдээрээ эврэх тэнцүү 4x-с 5-ыг хуваах нь x-с 2 гэдэг уруу функц гэдэг бол эврийг x-ээр солиод x-ийн y-ээс солино. Өөрөөр тодорхойлмож утгах юм чирэн солиж гин гэсэн үг шүү дээ. За эндээс y-г олно. Ажил бариулаа. X y-гээс хасах нь 2x тэнцүү 4y-гээс 5. X y 4y-г урагшаа гаргалаа 2x-с 5. Y-г хаалгансарахаар x-с 4 тэнцүү 2x-с 5 болоод эндээс y-г болохоор 2x-с 5-ыг хуваах нь x-с 4. За энэ одоо манай уруу функц шүү. 2x-с 5-ыг хуваах нь x-с 4. За нөхөх юм харъя. Нөхөх юм юу нөхөх юм гэсэн чинь энэ d-г нөхөх юм биш. Манай d нь юу вэ гэсэн чинь энэ дараа d маань энэ 2 юм биш. За ингээд d-гээ 2-ыг авчлаа. Дараа нь тэгсэн чинь юу болох гэсэн чинь f-од x функцийн утга юм болж байна. Анхны функцийн утга юм болж гэвэл уруу функцийн тодорхойлох учраас x-с 4 нь хуваар дээр онч тэг бичлэхгүй. X нь 4 бичлэхгүй. Энэ манай анхны функцийн утга юм болж. Өөрөөр y нь хасах заргаас 4 хүртэл нэгдэл 4-өөс нэмж заргуу буюу манай y маань 4 болж таарна. За ингээд y-гээ 4 гэмтэж байгаа. Дараа нь анхны функц уруу функцийн огтлын цэгийн абсцисс гэдэг. За тэгэхээр анхны функц уруу функц хоёрыг огтлцол гэдэг маань шүү дээ. За энд адилхан заархнаа. Гэдгийг бүгдээрээ яаж ийм хоёр муухай огтлцуулж яснаас анхны функц уруу функц хоёрын огтлцол нь яг энэ огтлцол y тэнцүү x дээр л яг огтлцдог тий. Тэгэхээр би заавал юугаар орлуулад авах шаардлага хоёр функцээ огтлцуулаад авах шаардлагагүй. Жишээл би энэ уруу функц олсон баа шүү дээ. Энийг y тэнцүү x-тэй огтлцуулчихад л манай огтлын зам гараад ирнэ. Тэгэхээр би одоо нэгээ хооронд нь тэнцүүлчих юм бол олдох нь шүү. Тэгэхээр x-с 4 ижил 2 өглөө 2x-с 5 тэнцүү x квадратсан 4x. Эндээс x квадратаас хасах нь 6x нэмэх нь 5 тэнцүүдэг гээд эндээс 1-р шийдэн 1, 2-р шийдэн 5. За энэс хамаагүй бөглөжлөхгүй. Бүгдийг харна. 2 шийд гарлаа штэ. Тэгэхээр энэ дараа f нь бага шүү g-ээс ихээр би тэгвэл манай f нь 1 юм байна. f нь бол 1 юм байна. G нь болохоор 5 юм байна гээд эндээс ингэж мэдчихлэх нэ. За 2-2 тайлбарлая.
За биднэрт А, Б, С, Д, А1, B1, C1, D1 гэсэн нэг куб өгсөн байна. Түүний B1, C1 ирмэг дээр B1, C1 ирмэг дээр NC гэсэн. Гэхдээ B1, N нь NC1-тэй адилхан гинэ. Тэгэхээр B1, N нь NC1-тэй адилхан. За C1 ирмэг дээр энэ ирмэг дээр бүгд MC авсан. Гэхдээ C1 M нь 2 CM-тэй адилхан гинэ. Тэгэхээр CM-ээ төв X гэж тэмдэглэжүүл C1 M нь 2X юм байна. За тэгэхээр эн чинь куб нь чинь бүх ирмэг нь адилхан шүү дээ. Тэгэхээр энэ 3X нөгөө дээдлээ тал руу хаас хэмжээ энэ маань 1.5X 1.5X гэж хуваагдсан гэсэн. За надаа юу гэж өгсөн гэсэн чинь MN нь 5 гэж өгсөн юм байна. За тэгээ куб ирмгийн өртөг болгоно. За эхлээд би энэ 5 гэж өгсөн юм чинь энэ гурвалжин дээр тэгшинстэй гурвалж учраас Пифагор доод олно. Тэгэхээр эндээс N M катын квадратдаг бол N C1 N M гипнусын квадрат бол N C1-ийн квадрат нэмэх нь C1 M-ийн квадрат. Тэгээ энэ надад 5 гэж өгөгдсөн. N C1 болохоор 1.5X а C1 M нь болохоор 2X юм байна. За эндээс бүгдээ X олчих. Тэгэхээр эндээс 25 тэнцүү 1.5-ийнх чинь 225 X-ийн квадрат нэмэх нь 4X квадрат. Хооронд нь нэмэхээр 4 дээр нэмэхээр 625 X квадрат. За геометрийн болгоомж 2 талаас нь шууд язгуурч 625 чинь 2.5X. За эндээс X болохоор X маань 2 юм биш. Тэгээд юуг болгоч кубын ирмгийн өртөг болгосон. Кубын ирмгийг бүгдээ эндээс харвал C1-гээ 3x гэж тэмдэглэсэн юм чинь ирмэг нь 6 юм байна. Тэгэхээр манай энэ хамгийн ихний А маань 6-тай тэнцвэх нэ. Тэгэхээр А гэж бүглэх үсэг маань 6. За дараа нь АМ-ийн хавтгай саяны манай нэг цэгүүд тэгээд кубын огтлцолд гүдгэр хэдэн өнцөд үсэх вэ гэж. За тэгэхээр бүгдээ энийг болохоор шууд хараад хэлчихдэг учраас байгуулнаа. За тэгэхээр бүгдээ эхлээд яах вэ гэсэн чинь BB1-гээ за одоо 2 дугаар харах гэж байгаа шүү дээ. BB1 ирэмгээ ингээд үргэлжлүүлчих. За түүнийг мөн адилхан BC-гээ үргэлжлүүлнэ. За тэгэхээр яаж байгаа гэж манайх энэ B1 C1-ийг агуулсан талс дээр энэ хан дээр энэ гэрчмүүд байгаа шүү дээ. Тэгэхээр N-ийг дайруулад ингээд шулуун татлаа. За тэнгуут энэ хоёрынхаа үргэлжлэлээр огтлогын цэгийн T энийг Q гэж нэрлэж. За BB1-ийг N-тэй огтлож байгаа цэгийн болохоор T гээд саяныхаа N-ийнхаа үргэлжлэлийг BC-тэй үргэлжлүүлээд огтлож байгаа цэгийн Q гэж. За тэнгуут ингээд TQ2 гараад ирлээ. За тэгэхээр одоо яаж агс чи би энэ хажуу талын ханан дээр энэ талс дээр нэг Т гэсэн зэг олцсон юм шин. Гэсэн энэ талс дээр надад нэг А зэг явах шин. Тэгэхээр би одоо яах юм гэсэн чинь TA2-оор ингээ холбож. Тэнгүүт энд нэг зэг төгөлцөн энийг S гэж тэмдэглэж. За одоо дараа нь яасан гэж TA-га үргэлжлүүлээд А1 B1-тэй огтлцуулахад үүсэж байгаа цэгийг S гэх. За тэгмээ талс дээр нэг S зэг үүссэн чи одоо S энэ хоёроо ингээд холбочих. S-ийг N-тэй ингээд холбочих. За тэг ингээд болчлоо нэг зэг. За нөгөө талаас суур дээр би Q зэг гараад татсан тий. Одоо би AQ2 холбочих. За гэсэн энийг зөвлөж чинь тий энийг нь R гэж нэрлэж. За одоо AQ холбоод DC-тэй огтлж байгаа цэгийг бүгдээрээ R гэж нэрлэчих. За ингээд. За тэгвэл энэ тал дээр M зэг ом чинь M-ээ C-ийг холбочих. За одоо бүгдээрээ саяны цэгүүдээ холбоё. Тэгэхээр S A R M M за ингээд холболоо. Тэгэхээр манайх энд хэдэн өнцгт үүсэж байна? 1 2 3 4 5 өнцгт үүсэж байна. Тэгэхээр би тэр хэдэн өнцгт үүсэх вэ гэдэг дээр 5 өнцгт үүснэ гэж бүглэх нь шүү. За энэ маань 5 өнцгт. За Пифагорын теорем ашиглаад AN-ийг олоод AM олъё гинэ. За AN-ийг бүгд яаж олох юм гэж чинь зурган дээрээсээ за энд олчих. За одоо би энд AN-ийг олмоор гинэ. Тэгэхээр би эндээс A-г B-тэй ингээд холбочих. Ингээд
Гэтэл А-г Б нэгтэй А Б1 маань Б1-тэй перпендикуляр. Тэгэхээр энийг бүгдээр 1.5 x гэдэг x-ээ 2 гэдээ олцсон байгаа тий. Тэгэхээр эндээс B1 маань 3-тай тэнцвэрт харж байгаа юм шүү. За энэ 3-тай тэнцв. Тэгэхээр манай нөгөө кубийнхаа ирмэхийг бүгдээр хамгийн ихэнд хэд гэж боллоо 6 гэдээ олцсон тий. Тэгэхээр энэ ирмэг маань 6, энэ ирмэг маань 6, кубын хажуу талс маань квадрат. За эхлээд Пифагордод бүгдээрээ А Б1 олно. А Б1 маань гипотенуз учраас энэ хоёр катетын квадратуудын хэлбэр. Тэгэхээр эндээс А1 Б1-ийн квадратаар нэмэх нь А1-ийн квадрат. А1 Б1-ийн 6, нөгөөх маань 6. Тэгэхээр маань 2-ыг үрчийн 6-гийн квадрат. Эндээс А Б1 олсон чинь 6-г үрчийн язгуудар 2 юм байна. За одоо Б1-ийг мэдсэн, энийг мэдсэн энэ дэрэн градус чинь Пифагордод А1 N олчих. За тэгэхээр А1 N маань энэ гурван дээрээс гипотенуз учраас А Б1-ийн квадратыг нэмэх нь Б1 N-ийн квадрат. А Б1-ийг бүгдээр сайн ингэж олцсон 6 язгуудар 2. А Б1 N маань болохоор 3 гэд олцсон. За эндээс 36 үрчийн 2 дээр нэмэх нь 9 болох юм шүү. Тэгэхээр 72 дээр 9-ийг нэмээ 81 болоод эндээс А1 N-ийг бүгдээрээ 9 гэж мэдчихэж байна. За А1 9 гэж мэдчихсэн шүү. За тэгэхээр бөглөх энэ C хэсэг маань 9-тэй тэнцвэрт харах нэ. За одоо АМ олно гэж байна. За эндээс бүгдээр юу мэдж авсан гэсэн чинь энэ маань C юм байна шүү дээ. За одоо АМ билүү за буцаарья. АМ. За АМ-ыг яаж олох юм гэсэн чинь энийг олно. За энийг яаж олох вэ гэсэн чинь бүгдээрээ суурийнхаа диагоналыг олох гэж. Тэгэхээр МЦ маань суурийн хавтгай перпендикуляр юм чинь АЦТ перпендикуляр гэсэн үг. Тэгэхээр бүгдээр энд болохоор x ба 2x гэдээ олцсон шүү дээ. Өгцсөн шүү. Тэгэхээр x-ээ бүгдээр энд 2 гэдээ олцсон ба энэ зэн 2. За тэгэхээр суур дээрээс харахаар муу адилхан энэ 6, энэ дэрэн градус чинь Пифагордод манай АЦ гараад ирнэ. АЦ маань юутэй тэнцвэр сайн олсон А Б1-тэй адилхан. Тэгэхээр 6-гийн квадрат ирэх нь 6-гийн квадрат буюу 6 язгуудар 2. Тэнгүүтэл дахиад энэ хоёр маань хоорондоо 90 градус чинь Пифагордод АМ олно. За тэгэхээр эндээс АМ-ийг яаж олох вэ гэсэн чинь АМ маань АЦ квадрат дээр нэмэх нь СМ-ийн квадрат. АЦ квадрат гэхээр энэ маань 6 язгуудар 2-ийн квадрат. СМ маань болохоор шүү дээ 2 байгаа. Тэгэхээр 36 32 72 дээр нэмэх нь 4 болоод 76 юм байна. 76 маань 4-ийг 30 нь 19 шүү дээ. Тэгэхээр АМ маань 2 язгуудар 19 юм байна. Тэгэхээр АМ квадрат тэнцүү гэд энэ 2 оронтой тоогоо 2 тоогоо болохоор байсан шүү дээ. Тэгэхээр эндээс 4 гэж байсан юм байна. Энэ нь 19 юм шүү. Тэгэхээр ДЕ маань 19 юм байна. 4-ийг үрчих нь 2 оронтой тоогоо болох байсан юм байна. Тэгэхээр ДЕ гэдгээ 19 гэж бүглэх нэ. За одоо эндээс бүгд энэ зурган дээр 2 язгуудар 19 гэд болцсон. Энэ маань 5 гэд өгдсөн байна. За одоо дараа нь юу болох юм бол харъя. За эндээс бүгд чинь косинус NAM-ыг олгоно. NAM буюу энэ үнцгийг олох юм байна. За тэгэхээр саяны гурвалжин дээр бүгдээрээ бүх талаа мэдсэн шин. Энэ маань 9, энэ маань 5, энэ 2 язгуудар 19 хоорондох үнцгийг олох нэ. За тэгээ би энэ гурвалжингаар нэг зурчий та тий. А1 N M. За тэгэхээр энэ маань 5 гэд өгсөн. Энэ А болов А шнэр. А1 биш А юм байна. За тэгэхээр энд болохоор 2 язгуудар 19-ийг мэдчихлээ. А энийг болохоор түрүүн бүгдээрээ 9-ийг мэдсэн тий. За энэ үнцгийг олгож байгаа гэсэн. За тэг косинусын теоремоор хэрвээ энэ гурвалжны А, Б энийг С гэж. За энэ үнцэг хэрвээ гамма бол С үнцгийн С талын квадрат нь А квадратаар хажуу тал Б квадратыг нэмээд хасах нь 2-ыг үрчгэн манай энэ хоёр тал тэгээ хооронд үнцгийн косинус. За энэ ч тэгэхээр косинусын теоремоор чихэр альфа үнцгийн зэрэг тал 5-ын квадрат дээр хажуу тал 9-ийн квадрат дээр нөгөө хажуу тал 2 язгуудар 19-ийн квадратыг нэмээд хасах нь 2-ыг үрчгэн А нь
нөгөөх маань 2 дотор 19 тэгээ хоорноцын косинус. За эндээс косинусыг олох нэ. 25 тэнцүү 81 дээр нэмэх нь 4-ийг 30 нь 19 чинь 76. Хасах нь 4-ийг 30 9-ийг 30 нь 19. Өрчин косинус альба. За тэгэхээр 4-ийг 39 шүү. За тэнцвэрийн урагшаа гарлаа 36 язгуудар 19-ийг 30 косинус альба тэнцүү 81 дээрээ 76-ыг нэмээд 25-ыг хасах нэ. За энэ маань хэд гарч байгаа юм бол доо 81 дээр 76-ыг нэмээд 7 энэ 15. За 157-оос 25-ыг хаслаа. Тэгэхээр 2 3 132 юм байна. За тэгэхээр косинус альба маань 132-ыг хуваах нь 36 язгуудар 19. За хоёуланг нь 12 тухай чи энэ 7 11 12 тухайар 3 язгуудар 19. За ирээснэл чөлөөлсөн бахан 19-оор үржүүлэхээр 11 язгуудар 19-ийг хуваах нь 3-ыг үржих нь 19 маань 57. За одоо харъя. Тэгэхээр манай бөглөх энэ маань 57 энэ маань 19 юм байна шүү дээ. За D-ийг 19 гэдээ олцсон шүү бүгдээ. Тэгэхээр F-чинь биднээс олж байгаа сүүлийн 2 нөх тоо маань болохоор 57 гэж тарах нэ. За 2-ын 3-ыг харнаа. За биднэрт нэг ийм парабол доош харсан парабол тэгээ ийм шулуунаар хашигдсан төрсийн талбайг SK гэд нэрлэж гинэ. Тэгээ саяны энэ парабол болон эргэцэг K гэсэн шулуун огтлолын 0 ба K цэгүүдээр огтлсон. Тэгээд K цэгийн абсцисыг олох гэж. За тэгэхээр эхлээд би нэгдүгээрт нь эрэг тэнцүү 9x-с хасах нь 3x квадрат гэсэн парабол болон K гэсэн шулууныхаа огтлолын цэгийг гаргаж байгаа. За огтлолын цэг гэхээр бүгд энийг тэнцвүүлээд эргүүд нь адилхан гэсэн үг шүү дээ. За эндээс олноо. За тэнцвэрийн нөгөө жишээ гаргая 3x квадрат нэмэх нь kx хасах нь 9x. Тэгэхээр эндээс бүгд x-ийг хаалтан саргалаа 3x дээр нэмэх нь k хасах нь 9. За үржүүрэн тэг болно гэж x тэнцвүүдийг эсвэл 3x дээр нэмэх нь k хасах нь 9 тэнцвүүдийг. Эндээс x-ийг олохоор 9-өөс нь k хуваах нь 3. За тэгэхээр нэг нь координат их нөгөөх нь гишүүнчлөө очихоор 9-ийг 3 тоолоо 3 k хуваах нь 3. За дөнгөт энэ бөглөх миний ихний a маань 3 байсан биш үү. За тэгэхээр эндээс a маань 3 юм байна. За ингээ бөглөцсөн. За хоёрдугаарт нь юу болов вэ гэсэн чинь иймд k нь 9-өөс бага үед энэ SK буюу талбай нь юм байна гинэ. За би ямар талбай олох гэдгийг эхлээд төсөөлөе тийм ээ. За тэгэхээр эрэг тэнцүү 9-өөс хань x квадрат гэж. За доош харсан парабол. За тэнхлэг огтлох цэг нь 9x-с хан 3x квадратыг тэгтээ эргийн тэнцвэлчи 3x-ийг хаалан саргаад 3-аас хан x тэнцвэдэг. Эндээс x зүйтэйг ба x зүй 3. X тэнцвүүдийг ба x зүй 3 буюу оройн цэгнийх нарийн хэрэггүй доош харсан парабол. За нөгөөх нь эргэн цэг kx маань координат ихийг дайруулад нэг юм. За хаагур огтлж байгаа нь бол мэдэхгүй. Хаагур зурж байгаа нь бол мэдэхгүй баримжаалчин. За энэ нэрийн огтлын цэг бүгдээрээ олцсон. Энэ маань юу орлаа гэсэн чинь манай 3-аас хасах k хуваах нь 3. За энэ нэр хашигдсан энэ төрсийн талбайг SK гэсэн энэ талбайг болгосон. За тэгэхээр бүгдээрээ энэ талбайг олно гэхээр огтлын цэг нь болохоор x нь 0-оос нөгөө цэг маань 3-аас хасах нь k хуваах нь 3. За тэгээ дээр орчих нь манай парабол 9x-с хань x квадрат гэсэн парабол доор орчих нь kx гэсэн шулуун. За энэ нэрээр хашигдсан төрсийн талбайг болно гэж. За энийг одоо бүгдээр үргэлжлүүлээд гинэ. За 0-оос 3-аас хань k хуваах нь 3. За хасах 3x квадратаа урд нь тавиад нэмэх нь 9x-с хань kx. За төсбөрөөс нь интеграл аваад орлуулж болно. Гэхдээ бүгдээ энд нэг ийм юу саний урд томьёон дээр нөхцсөн байгаа. Хэл нь a-гаас b хүртэл x-с хан a, x-с хан b гэсэн хэлбэрийн интеграл. Өөрөлд манай энэ гэрчлийн шийд маань a b2 байх үед манайх энэ маань хасах 6-ны 1 өрчгөн дээд хэлээс нь доод хэлээсээ 1 куб
За энийг бол баталгааг нь бодоод амархан баталж болно. За энийг яагаад ашиглаж болж байгаа гэхээр манайх SK маань юу болсон гэсэн хэлнэ 0-оос 3-аас K байх нь 3. За энэ төршлөөсөө бүгдээрээ хасах 3-ыг хаалтаас гарчнаа. Тэгэхээр x квадратаас хасах нь 3x нэмэх нь k хуваах нь 3-ыг хуваах нь x. За юм болчих. Гэтэл бүгдээрээ энийг бодохоор энэ тэгштгэлийн шийд маань нь шүү дээ. За одоо би x-ийг хаалтаас гаргачвал x-ээс хасах нь 3 дээр нэмэх нь k хуваах нь 3 буюу энийг тэгтээ нэрлэхээр нэг шид маань 0 мөн байна. А нөгөө шид маань энэ байна. Тэгэхээр би одоо энийг ашиглаж болох нь шууд хасах 6-ны 1-ийг үржих нь дээд хэл маань 3-аас k хуваах нь 3, доод хэл маань энэ үнийг куб. За нэг эмэгтэйчгээр 2-ны 1-ийг үржих нь ишээжил барихаар 9-өөс k хуваах нь 3-ийн куб болох нэ. За юу гэж бүглэх юм бэ харъя. Энэ маань бүр бодоо гаргацсан юм байна. За бодчихъя. Тэгэхээр энэ дээрх нь 9-өөс k-гийн куб, 3-ын куб 27 2-оор ихээр 54. За тэр хуваар дээр байгаа BC-гээ бүглэх юм маань 54 байсан биш. За өөрөөр хэлбэл 9-өөс k кубыг хуваах нь 54. За ингээ гарчих. За k нь яагаад 9-өөс бага үед гэсэн бэ гэхээр бүгд энэ хоёрын огтлын цэг одоо энэ маань энэ тгээс их үед гэсэн үг шүү дээ. Тэгэхээр магадгүй ингээд харчмал огтлцохгүй шүү дээ. Тэгэхээр манай x нь тгээс их үед огтлж байгаа буюу 9-өөс k хуваах нь 3 тгээс их үед гэдгээс манай k нь 9-өөс бага үед. Хэрвээ k нь 9-өөс их байл манай огтлцохгүй. Ийм дүрс үсэхгүй байх нь байна шүү дээ. За одоо дараагийнх нь 3 дахь асуулт нь. За тэгвэл парабол болон O гэсэн хэлээр хязгаарласан төрсийн талбайг бодож харах юм нэ. За одоо бүгдээрээ парабол болон O гэсэн хэлэг. Тэгэхээр манай парабол маань байна шүү дээ. За нэг ийм парабол ба 3-аар таарсан. За энэ парабол болон O гэсэн хэлээр хязгаарлагдсан гэхээр би энэ төрсийн талбайг бодож байгаа. За энэ болохоор яах юм гэж хэлнэ x зэрэг. За хэлнэ болохоор x 0-оос 3 хүртэл дээр орж байгаа манай нөгөө парабол маань. Параболын тэгштэл маань юу вэ? 9x-ээс хасах нь 9x-ээс 3x квадрат хасах нь y тэнцүү тэг гэдэг тэнхлэг. За энэ маань бас яг адилхан. Одоо бүгдээр 0-оос 3 хүртэл гэснээр эндээс хасах 3-ыг хаалтаас гаргачвал x квадратаас 3x. За тэнгуүл үгс манай энэ төрлийн шийд маань яг 0 ба 3 бааз тэгэхээр хасах 3 гэсэн коэффициенттэй хаалтын гаргаад хасах 6-ны 1-ийг үржих нь дээд хэлээсээ доод хэлийг насаад энэ 1 куб. Тэгэхээр бүгдээ цаг хэмнээ даа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2-ны 1-ийг үржих нь 3-ын куб 27 буюу бүтнээрээ манай талбай нь 2-ны 27 юм шиг. За одоо яасан гэж энэ маань 2-ны DE маань 27 юм биш. За энийгээ DE-гээ ямар тааж гэсэн 27 гэж тавьчих. За дөрөвдүгээрт нь тэгсэн чи одоо юу гэсэн чинь. За тэгвэл одоо манай нөгөө эрг тэнцүү x. За энд эрг тэнцүү 4x 2-оор болон параболоор хашигдсан төрсийн талбайг олох юм биш. За эрг тэнцүү x ба 4x. За тэр маань юу гэсэн үг вэ гэхээр эрг тэнцүү x, эрг тэнцүү 4x, эрг тэнцүү хасах 9x квадрат дээр хасах 9x манай парабол маань. За хасах 3x квадрат нэмэх нь 9x энэ 3-аар хашигдсан төрсийн талбайг нь. Тэгэхээр энийг бүгдээ яаж ашиглах юм гэсэн чинь манай парабол маань энэ байгаа тийм үү. Тэгээ y тэнцүү x, y тэнцүү 4x гэхээр за энэ хавар нэг зурагдж байгаа. Тэгээд энэ талбайг олно. Тэгэхээр бүгд яг энэгээр одоо байгаа чигээр нь олвол эн чинь 2 хуваахгүй болохгүй юм шүү дээ. Энд нэг гурвалжин, энд болохоор дээрээ парабол, доор нь энэ шулуун хашигдсан. Ингэж олж явах нь бүгдээ яах вэ гэсэн чинь түрүү нь бүгдээрээ y тэнцүү kx байхад энэ парабол хоёрын хашигдсан төсөө энэ талбайг олж байгаа шүү дээ ерөнхий тохиолдолд. Тэгэхээр би одоо s kx хот олжчихсан чинь s 4 байхад хэрэг л байгаа даа. s x байхад хэрэг л байгаа даа. Тэгэхээр хооронд нь хасаад болоо гэсэн үг. Тэгэхээр
S K гэдэг нь 1x байх гэ KX K. Одоо бүгд төрнийхээ ерөнхий тохиол талбай болсон шүү дээ. SK хахад манай талбай маань юу гэж гарлаа гэсэн чинь ерөнхий тохиолдолд 9-өөс хасах нь K-гийн кубик хуваах нь 54 ба. Тэгвэл би одоо энд яах юм манай олох гээд байгаа энэ талбай маань S1 маань S1 байхад хэрэг 1x гэхээр энэ талбай гадна тэндээсээ 4 K4 байхын талбайг хасна гэсэн үг байхгүй. Тэгэхээр S4 байхын талбайг л хасчихна. За тэгэхдээ шууд 1-ийг орлуулчих. 1 давхар 9-өөс 1 хасахаар 8-ын кубик байх нь 54. 4-ийг орлуулж 9-өөс 4 хасахаар 5-ын кубик байх нь 54. Энэ хоёрыг хооронд хасаад болох гэсэн үг. За 8-ын куб чинь нэлээ их доо 5-ын куб чинь бас их доо олъё да тий. 8-ын куб чинь болохоор 64 38 хасах нь 5-ын куб 125 хуваах нь 54. За тэгэхээр энэ маань 512-оос л бүгдээ юу хасах нь дээ? 125-ыг. За тэгэхээр 64-ийг 38 маань 512 эндээсээ 125 хасчих. Тэгэхээр 387 хуваах нь 87 шүү. 387 хуваах нь 54. За 387 цифр нэмээс чи 18 юм биш чи 9 тухайх юм шиг. Тэгэхээр нэг 9 тухайхаар 43, нэг 9 тухайхаар 6. Тэгэхээр манай талбай нь 6-ны 43 буюу энэ маань 6-ны 43 юм биш. Тэгэхээр FJ-ийн 43 одоо нэг бүглэх юм нь FJ-ийн 43 H нь 6 гээд ингээд тусахнаа. За одоо сүүлчийн бодлого. За нийт бүтээгдэхүүний 45%-ийг 1-р цэх, үлдсэнийг нь 2-р цэх. За одоо товч хийнэ. 1-р юугаар 45%-ийн 2-р цэх болохоор 100-аас хар 55%-ийг үлдвэрлэдэг юм байна. За гэтэл 1-р цэх гологдол гаргах нь 100-ны 2, 2-р цэх гологдол гаргах нь 100-ны 3 гинэ. 1-р цэхээр үйлдвэрлэгдвэл гологдол гарах нь энэ, 2-р цэхээр үйлдвэрлэгдвэл гологдол гарах магадлал нь энэ. За тэгвэл одоо асуултанд хариулах нь дээ. Бүтээгдэхүүн бүрийг сонгох магадлалыг ижилхэн гэж үзвэл сонгосон бүтээгдэхүүн 1-р цэхийн бүтээгдэхүүн байх үзэгдлийг x1, 2-р цэхийн үзэгдэл байх нь x2, тэгвэл px2 гэдэг нь сонгосон бүтээгдэхүүн 2-р цэхих байх. Тэгэхээр сонгосон бүтээгдэхүүн 2-р цэхих байх магадлал нь нийт 100% дотор 55% нийцэлж байгаа шүү дээ. Тэгэхээр 10-ын ботхороо татсан байсан те энэ. Тэгэхээр эхний A, B бүглэх юм нь 55. За 2-р цэхих байх магадлал нь 100-ны 55, энэ 55 болох юм байна. За даа бүтээгдэхүүн гологдол байх үзэгдлийг А-гаар тэмдэглэвэл PA-гаар ерөөсөө би бүтээгдэхүүн сонгосон чинь тэр нь гологдол байх магадлал. За тэгэхээр би эхлээд 1-р цэхийн бүтээгдэхүүнийг сонгосон байж л шүү дээ. Тэгээд тэр нь гологдол байх нь тэг 100-ны 2. Эсвэл би 2-р цэхийн бүтээгдэхүүн сонгож л шүү дээ. Тэгвэл тэр нь гологдол байх нь 100-ны 3. За 1-дээрийнх байх нь болохоор 45% гэсэн чинь 100-ны 45. За тэр нь гологдол байх нь 100-ны 2. Эсвэл би 2-р цэхийн бүтээгдэхүүнийг сонгож л шүү дээ. Тэгвэл гологдол байх нь 100-ны 3 гэсэн. Тэгэхээр эндээс 10,000-ны энэ чинь 90-дээр нэмэх нь 165. Тэгэхээр энэ маань 255-ыг хуваах нь 10,000 юм биш. Замс нь 5 хуваагдах юм байна. Энэ 2,000 нэг 5 хуваахаар 51 болох юм байна. За 2,000-ны 51 буюу энэ CD маань 51 юм байна. Тэгэхээр миний бүглэж байгаа CD гэсэн тоо маань 51 болж таарах юм байна. За энэ 1-р асуулт, энэ 2-р асуулт шүү. За 3-р асуулт нь сонгосон бүтээгдэхүүн гологдол байсан гинэ. Тэгвэл тэр нь 2-р цэхих байх гэж. Тэгэхээр сонгосон бүтээгдэхүүн гологдол байх гэхээр гологдол гарах магадлал. Тэгээд дээр нь 2-р цэхих байх. За одоо тэгвэл ингэн 3-р нь. За одоо би юуг болгож байгаа гэсэн чинь нөгөө сонгосон бүтээгдэхүүн гологдол бөгөөд 2-р цэхих байх магадлал болох юм шүү. Тэгэхээр доор нь ерөөсөө гологдлох магадлал чинь дээр нь 2-р цэхих. 2-р цэхих байх чинь 100-ны 55 шүү дээ тий. Тэгээд
гологдол гарах нь хэд байлаа гэсэн чинь 100-3. За энэ доор нь бүгдээр олцсон шүү дээ. Гологдол байх магадлал нь 2051 гээд. За энэ дээрхээ 5 даа ураач да. Тэгвэл энд бол 20, энд 100 гээд 2000 болчихно те. Тэгэхээр 11 гэхээр 33. 2000-ууд нь устдаад 33-ыг хуваах нь 51. Гэсэн энэ заавал хураагдах хэвээр 3 тухахаар энд 11, энийг 3 тухахаар 17. Тэгэхээр сонгосон бүтээгдэхүүн гологдол бөгөөд 2 дугаарх магадлал нь энэ 17-ны 11 юм биш. Тэгэхээр Е-п нь 11 гэж бөглөөд GH нь болохоор 17 гэж бөлгөх нэ. GH гэсэн баг тий. За ингээд бүх бодгонд тусч байна.